илүү кул архитектор болоход нь тусаж байна гэсэн үг шүү дээ. Ирээдүйдээ одоо харамсахгүйгээр дараа нь ингээд хэдэн жилийн дараа 100 жилийн дараа өөрийн тэр хийсэн бүтээлүүдийг залуу үеийн ингээд үзэсгэлэн гаргая гэд явж хахад нь нэг тийм харцыг олчихгүй байх шиг. Тийм байхад нь тусалж байна л гэсэн. За сайн байцгаана уу? Өртөө подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Улаанбаатарт 10 цаг болсон байна. Окей. За ингээд өнөөдрийн дугаараар маш хүндтэй хоёр зочин бидэн дээр хүрэлцэн ирсэн байна. Ариун жаргалан багш маань ирсэн байна. Бацорг ах маань ирсэн байна. Өөрсдөө нэг тавчхан танилцуулж тэ. Сайн байцгаана уу? Танис л. За тэгээ Бацорг. Бидний үрсэн баярлаа. Тэгээд намаа Бацорг гэдэг contemporary архитектурын төвийн гүйцэтгэх захирлаар одоо ажиллаж байна. Тэгээд тийм архитектор мэргэжилтэй юм байна. Сайн байна. Ариун жаргалан гэдэг contemporary архитектурын төвийн гишүүн шүтээс багшилдаг хот төлөвлөгч архитектор мэргэжилтэй тийм юм байна. Манай подкастын сонсогчид бол ер нь мэдж байгаах гэж бодож байна. За тэгээ өнөөдрийн дугаараар CAT буюу contemporary архитектурын төв одоо төрийн бас байгууллага тий. Төрийн бас байгууллагын үйл ажиллагаа за тэгээд бид нэр одоо юу зарж байгаа вэ? Одоо цааш зохион байгуулалт үйл ажиллагаа зэргийг ярилцгаар өнөөдрийн дугаар эхэлж байна. Окей. За тэгээд өнөөдрийн дугаарынхаа гол концептыг болохоор өнгөрсөн одоо ирээдүй гэдэг яриаг хийдүүлээ тохиролцсон тий. Ингэсэн шалтгаан нь болохоор бит хоёр болохоор CAT буюу contemporary архитектурын төвийн хураангуй тэр үйл ажиллагаатай танилцсан. Тэгээд ингээд танилцаад байж хат бол яалтчгүй өнөөдрийн хүртэл Монголд байгаагүй тийм үйл ажиллагаа явуулах юм төрлийн бас байгууллага байгаад байгаа. Тэгээд энэ хүртэл юу туулж ирсэн бол тэгээд ийм байгууллага байгуулснаар ирээдүйд биднэрт ямар давуу тал үүсэх бол гэх бодол яг яалтчгүй төрж эхэлсэн. Тэр хэдүүлээ энэс яриагаа эхлээд явал ямар CAT-ийн тухай товч танилцуулах. Тэгээд бас нөгөө нэр нь contemporary архитектурын төв гэсэн шүү дээ. Яагаад contemporary гэсэн бэ? Тэр нь үйл ажиллагаа болон одоо зорилготой нь яаж уялдаа холбоотой байдаг вэ гэдэг талаар сонирхсан. Тэгээ ер нь бол яг хоо манай энэ төрийн бус манад одоо яг хоо мэрэгжлийн салбарын олон төрийн бус байгууллагууд байдаг. Тэгээд тэдний үйл ажиллагаанууд нь бас нэг жоохон дутмаг их бага болдог жилд нэг баяр ёслолын үеэр нэг цугларч юм хийцгээдэг. Тэгээд залуучууд руугаа хандсан үйл ажиллагаа их тутмаг байдаг. Тэгээд бас өнгөрсөн үе рүүгээ харж байгаа тэрийг илүү сурчлах, мэрэгжлийн салбарыг сурчлах тал дээр бас айгүй тутмаг байдаг. Тэгээд ер нь бол яг энэ contemporary архитектурын төвийг байгуулах гол шалтгаан байсан бол одоо Дамбины багш. Одоо ер нь бол яг бид өнгөрсөн 11 сараас нэг гэрэл зургийн холбоо хүрээ архитекттай нийлж нэг гэрэл зургийн уралдаанд зарлаад тэрүүгээрээ ерөнхийдөө Улаанбаатар хотын архитектурын өв гэсэн сэдвээр ерөнхийдөө зарлаа явсан. Тэгэнгүүт тэр үеэр бол ерөнхийдөө хүмүүс гэрэл зурагч нар бас айгүй боломжоор их аятайхан хандсаж ирсэн. Тэгээд аятайхан үйл ажиллагаа бас хийсэн гэж зорсон. Тэгээд тэрний хүрээнд ер нь яг Дамбины гуан охин инэрл бидтэй ариун жаргалантай хандаад нэг юм дурсамж ном байна, 100 жилийнх нь ном байна гэдэг. Тэгээ ингээ ярилцж яхад бид хэд ер нь яаж хийх үү, энийг яаж баяжуулах уу, яаж хөгжүүлэх үү гэдэг ерөнхийдөө бол энэ contemporary архитектурыг яг нөгөө нэгтгэх болсон шалтгаан болов би бол одоо дотроо Дамбины гоо гэж бодсож байгаа. Тэгээ яагаад Дамбины гоо байсан бэ гэхээр тухайн үед яг нөгөө урт цагааныг бас ингээд асуудлууд айгүй их байсан, нураасан тий. Тэгэхээр тэр нэг юм эмзэг сэдвүүдийг бидрийг ингээд юм нэгтгсэн гэж харж байгаа тий. За тэгээд ерөнхийдөө товчхондоо бол энэ үүсэх болсон шалтгаан нь бол энэ. Тэгээд энэ дээрээс хөгжүүлэлт яваад яаж цаашаага залуучууд руу хандсан, юуг бид нар зорж хийх үү, яаж идэвхтэй ажиллах уу, яаж бие бинийгээ дэмжиж ажиллах уу, хамтын оролцоогоо яаж идэвхжүүлэх үү гэсэн талаар ер нь бодоод байгаа. Тэгээд яагаад contemporary гэсэн бэ гэхээр одоо ер нь бол contemporary бол ер нь яг айгу хүчтэй үг. Тэг айгу том сэдвийг агуулсан айгу том үг. Тэгвэл бид нар яг өнөөдөр 21-р зуунд ингээд амьдарч байхад ер нь энэ орчин үетэйгээ ингээд цуг хөл тавьж алхах хэрэгтэй. Орчин үетэйгээ алхна гэдэг маань зөвхөн ирээдүг харах биш. Бид нарыг өнгөрснийг ирээдүг рүү аваачих.
тэднийг хооронд нь уулзуулах тийм боломжууд байгаа. Тэгэхээр альва юм хийсэн ч гэсэн дандаа өнгөрснөөс эхэлдэг. Альва шинэ юм хийсэн ч гэсэн цоо шинээр гарч идэг утгаар contemporary гэдэг юугаар. Тэгвэл энэ contemporary яг үгийн задлаад үзэх юм бол мэдээж энэ нөгөө одоо салгаад үзэх юм бол юм хамтын ажиллагаа тий community үүсгэх нэг юм үгний задаргаанууд байдаг. Тэгээд энэ талаас ч гэсэн бас юм айгуу чухал юм том сэдв болохоор зориглоод нэг юм нэр өгөөд явсан байгаа тий. Тэгээд энэ дээрээс бол яг хөө тэгээ нөгөө бид хэд бас ингэ ярилцж байхдаа бас янз янзын нэрүүд байсан. Тэгээ ер нь яг хөө энэ нэрээрээ явах нь бас тэртээ тэргүй нэгэн тийм том нэр өгж байгаа бол бид нар тууштай байна гэдгийг юм бол ойлгох хэрэгтэй. Хариу өөр нэр өгсөн бол магадгүй төр зурагч гэж магадгүй тий. Төр зурагч гэж магадгүй. Тэгэхээр юм том нэр байж иж бидрийг бас хөдөлж шаашаа авч явах юм шиг гэж бодоод байгаа тий. Тэг яг нарратор ярилцаад contemporary гэдэг инхээр бас айгүй том агуулгатай ийм нэр вэ. Энэ нэрний тухай заавал асууя гэж ярьжсэн. Яг яалтчгүй яг бодсоноор их том агуулгатай юм байна. Тэгээд Бацаргах сая хэлж ийн одоо бид нэр одоо байгалийн түүхийн музей урт цагаан гэдэг ингээ нураагаад тий өнгөрсөн рүүгээ одоо өнгөрснөө үгүйсгэх маягаар ингээд хөгжил рүү явах гэж зүтгээд байдаг. Тэгээд яг энэ агуулгын хүрээнд одоо бидний үеийн гэх юм уу хардалт төрж байгаа хгүй тий. Таны жишээлбэл оюутан байхад Ариун Жаргалан багш шиг ингээд дөнгөж мэрэгчлээ сонгож байхад архитектур, хот төлөвлөлтийн тухай ойлголт ямар исэн бэ? Айгуу тийм бүрхэг байсан учраас одоо хүмүүс ихвчлэн одоо өөх түүх рүүгээ өнгөрсөн рүүгээ жоохон няцаагаад энэ үг гэсэн хардал төрж байгаа хгүй. Тийм. Тэгэхээр яг энийг би яг ингээд өөх түүхийг ингээд хараад иргэдийн оролцоо айгуу чухал байгаа. Тэгээ энэ дээрээс хамгийн гол асуудал нь бол одоо яг энэ Улаанбаатар хотыг ч юм энэ Монгол хоорныг бүтээн байгуулж яхад оролцож исэн гар би оролцож исэн хүмүүсийн одоо ихнийх нь одоо ингээд өөд болж эхэлж байгаа. Тэгэнгүүт тэднийг ингээд залгамжлаад явж байгаа дараач үеуд ер нь бас сулраад эхэлсэн. Тэгээд энэ мэрэгжлийн бас энэ онцлог энэ барилгачлалтын нийгмийн одоо санхүүгийн асуудлаас болоод энэ салбар маань бас жоох юм уналтаа тэгтээ уналттай мөртлөө цаашаа үргэлжлээд явж байгаа. Хөгжөөд ба өөрийнхөө л ингээд ам цогоогоол явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол яг нэг юм хуучин барилга дээр нэг юм хос орон зай гарцсан юм уу те тэр орон зай нь ингээд итгэхгүй болцсон. Тэгэнгүүт энэ хүмүүс энэ одоо хуучин байгаа байдлыг одоо юу гэдэг бид нар одоо нэг нийгмээсээ салж яхад соц юунууд бол ингээл те ийм тийм гэл айгу муухай шөмжөлтэй хамтдаг байсан. Гэхдээ тэрэн дээр бол бид нар бас мэрэгжлийн зүгээс ямархуу одоо дүгнэлт хийж чадаагүй л гэсэн үг л те дүгнэлт хийж чадаагүй. Тэгээд энэ салбар маань түүхийн талаас ч гэсэн манай одоо сургалтын салбар ч айгу жоохон тутмаг байдаг. Одоо яг Монголын архитекторууд, инженерүүд юу хийж бүтээсэн талаарх одоо түүхийн талын мэдээлүүд айгу тутмаг байдаг. Тэгээд энийг бас ингээд тодруулж гарч ирэх нь бас би тэдрийг сурчлах нь бас айгу чухал байгаа. Тэгжиж энэ нөгөө бидний хуучин барилгынхаа ойлголтыг авч ядаж архитекторууд нь тэгжиж цаашаа нийгэм рүү түгэн гэж хараад байгаа. Тэгэхээр хардаг. Тэгээд яг оюутан байхад бол тэгэл ер нь бол яг анх тэгэл түүх бол амар сонь уулан залуу хүмүүс байдаг. Тэгэл айл болох шин ингээл юу байдаг. Тэгэл цаг хугацаа ингээд туршлагадаж яваад ирэхээр ер нь бол түүх гэдэг юм чинь аягүй чухал юм байна те. Зүгээр гэр бүлийн асуудлаас ч гэсэн харсан ч гэсэн өвөг хэсэг имээ өвөө гэдэг маань аягүй тийм хүндтэй юмнууд үүдээ. Тэгэхээр бид нар ч гэсэн салбар дотроо ч гэсэн бас тиймэрхүү маягаар бас харж бие биентэйгээ ингээ харилцах нь зөв юм шүү. Ягаад тэгэхээр энэ нь бол аягүй тийм жос сортхон бас аягүй чухал те. Тэр талаасаа ер нь бол яг нэг юм гэж л хардсан шүү дээ. Ариун Жаргалан юу гэж боддtiin те. Надад амар ярианы стипер хамгийн гүнзгийрөө навч чаяа. 2000 би чинь юу Монголд солонгос сурчаад ирээд 2018 онд нэлээд хэдэн жил бараг 10 жил болчиход Монголдо ирсэн юм а. Тэгээд ирчээд байгаад нэг удаагүй байжсэн чинь байгалийн түүхийн музей нураад гэдэг асуудал нэлээ их тэр үед айгүй шуугантай. Би ч тухайд одоо шүтээсийн архитектурын салбарт ингэж багшаар орчихсон. Тэгээ яг тухайн үед миний одоо мэдчихсэн юм юу вэ гэхээр зэрэг уулмаад ингээд нэг юм одоо юу гэдгийг түүхэн дурсгал болцохоор хотын төвд нэлээд хэдэн барилгууд объектууд байгаад ах шиг байдаг. Тэгсэн хэрнээ тэрнийхэн талаар яг яагаад энэ түүхэн дурсгал болж байгаа вэ гэдэг ч юм уу те. Эний талаар одоо хинний архитектор нь хэн байдаг вэ? Энийг хэн барьсан бэ? Ямар одоо контекстны үүдэн дээрс энэ барилгууд одоо ийм хэлбэр төрстэй ч юм уу ийм одоо стилээр баригдаад
байгаа вэ гэдэг талаар мэдээлэл харьцангуй ер нь бол бага байсан. Одоо ч гэсэн тийм байгаа. Бацааргын хэлдгээр бол шүмжилж байгаа шүү дээ. Боловсролын салбар өөр муу байна гэдэг. Энийг бол ер нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Боловсролын салбар өөр айгу муу байгаа, судалгаа айгу хийхдэггүй явж байгаа. Тэгээ эн чинь өөрөө яг хуу буцаад бид нар дээр одоо юу авчирж ийнэ гэхээр зэрэг ямар нэгэн одоо төсөл ч юм уу ямар нэгэн ер нь шин зүйлийг бүтээхэд бол бид нар үндэслэлтэй байх хэрэгтэй. Тэ энэ нь бол одоо ингээд нэг юм шинжлэх ухаан технологи хүн гэдэг амьтны бүтээж байгаа бүтээл байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар ямар нэгэн үндэслэлтэй байх хэрэгтэй. Гэтэ энэ үндэслэлийг бид нар хаанаас олж ирдэг вэ гэхээр зэрэг тэр түүхээс олж ирж авч байгаа байхгүй. Тэгээ тэр үндэслэл нь өөрөө юу вэ? Тэр түүх нь өөрөө юу вэ гэхээр зэрэг манай одоо хүмүүсийн одоо миний одоо юу гэдэг вэ? Манай Улаанбаатар хотын юм. Энэ бол одоо тухайн цаг үед амьдарч ирсэн хүмүүсийн түүх нь тэр хүмүүсийн технологийн шийдэл нь тэр хүмүүсийн бүтээсэн оюун ухааны одоо хамгийн экис нэг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэр үндэслэлээр бид нэр суйрлаад дараагийнхаа одоо бүтээлүүдийг ингээд хийх юм бол илүү одоо нэг утга учиртай юм гарч ирнэ. Одоо яг тэ сургууль бид нар концепц гэж заадаг штэ дизайны хичээл дээр. Тэгээ ингээд хүүхдүүдээ ингээд зурулахаар зэрэг маа тэр нь ингээд жоохон алдагдаад орж ирдэг байхгүй. Концепц гэдэг юу гэдгийг ойлгохгүй орж ирэх тохиолдол айгүй их байгаад байдаг. Айгүй хэцүүгээр ойлгоод байдаг. Үнэндээ бол тэр чинь зүгээр чи яагаад энэ газар дээр ийм юм барих гээд байгаа юм бэ гэдгийг нь л асуугаад байгаа. Тэгээ тэрийг чи барихын тулд түүхээс судалсан уу? Ойр орчныхын контекстыг судалсан уу? Наад чи үнэхээр наад байршил дээр чинь болж гинүү болохгүй байна уу? Гэдгийг нь өгүүлэх гээд байгаа л нэг юм хэсэг байгаа. Тэгэд энэ өөрөө ингээд алдагдаад одоо юу гэдгийг түүхийн салбар нь судалгаа нь үндэслэлгүй гүйхэн тэ одоо тэгээд үеийн тасарсан байгаа байхгүй нэг ёсна. Одоо юу гэдгийг Дамби багш одоо манай шүтээсийн архитектурын барилгын инженерийн салбарын хамгийн анхны декан байгуулж исэн хүн нь энэ жил архитектурын салбар 50 жил болж байна. Тэр хүн ингээд байсан тэрний дараа Шархуу багш байсан тэрний дараа одоо хэн байсан Гончхоо багш 10 хэдэн жил барьсан эрхлэгч байсан гэд энэ цаг үеүүдэд айгүй тийм нөгөө шилжилтийн одоо юу гэдэг Гончхоо багш уу айгүй тийм шилжилтийн хэцүү байхгүй. Тэр үеийг бид нар даваа гарцсан. Гэхдээ тэрнээс цаашаа бид нар одоо яаж хөгжих вэ гэдэг нөгөө ирээдүйн чиг хандлага харах гэсэн чинь бидний нөгөө үндэс нь алга болцсон байгаа нэг тийм асуудал энэ дээр гарч ирж байгаа. Энэ бол бүр ингээд айгүй эмзэг сэдв болчихсон болохоор бид нэр өнөөгийн нөхцөл байдал дээр бид нар архитектурын оюутнууд ч гэсэн заахад урт цагаан талаар юу гэж бодож байна? Хуучин барилгын талаар одоо юу гэж бодож байна? Яагаад нураахан та нар одоо та нарын бодлоор юу гэж бодож байна гэж бодоход тэр нь хариулах ч юм уу өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлэх тэр нь өөрөө үндэслэлтэй байж байгаа одоо хүмүүс айгүй цөөхөн байгаа байхгүй. Энэ нь бол яг нураахгүйдаа биш. Энэ нураахан зөв үгүй гэж мэтгэлцээ хүртэл явах хэрэгтэй байдал тэрээ хүртэл явж чадахгүй байгаад бас нэг том асуудал байгаа. Бид нэр үнэхээр энийг ингээд нэг тэр төвшөнд авчрахын тулд одоо юу гэдэг энэ салбарыг хөгжүүлэх ийм судалгааг нь хийх. Тэгээд одоо залуучууд руу чиглэсэн ийм төрөмс байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх ийм ажлууд бид нарт хэрэгтэй байгаа даа. Тэг яг ойлголтын асуудал нэлээд хэцүү байсан одоо ч гэсэн тийм л байна л та. Байсаар л байна тий. Тэгвэл одоо түүх тэр үндэслэлийг дамжуулах хамгийн сайн их сурвалж юу гэж харж байгаа вэ КАТ-ийнхны хувьд? Ном тохиомл уу эсвэл одоо орчин үед интернетээр судалгааны ажлуудыг хөгжүүлэх хэрэгтэй юу тий? Тэгээ ер нь яг бас нэг contemporary архитектурын төвийн хамгийн гол юм нь бол одоо ер нь судалгаа тэгээд нэг олон нийтэд түгэх мэдээлэл тэгээд энэ бидэрт байхгүй болохоор яг мэдээ судалгаанууд байгаа одоо шүтээс одоо их сургуулиуд төр мэдээ судалгаанууд байгаа. Гэхдээ энэ судалгаанууд бол янз янзын судалгаанууд хийж байгаа тий. Одоо гэр орол дахин тулд хотоор ярих юм бол тий илүү хот руугаа илүү Монгол руугаа чиглээд энэ сүүлийн үед. Гэхдээ энэ сэдвүүд хүртэл яг ингээд үнэхээр ингээд юм боломжтой байвал бид нар бас тэр судлаач нарыгаа бас дэмжиж ямар болцоогоор байх юм те тэр хүн бас нэг юм зорж байгаа зорилтуудыг харж байгаа бид нар аль болох судлаач нарыгаа дэмжиж гэсэн тэр нь цаашаага хэмхэл ном болно уу сэтгүүл болно уу те цуврал болно уу тэр бүгдийг ингэж нийтлэж тэр хүний үн цэнийг тэр сэдвийн ач холбогдлыг гаргая гэсэн нэг үндслэлтээрээс яг нэг алах нэг юу маань одоо хөтөлбөр маань тэр утгаараа бол юу нэг яг судлаач нарыгаа дэмжснээрээ бид нар илүү нөгөө үн цэнтэй болгоно энэ нэг юм ажил үн цэнтэй гэдэг ажлыг хийн. Тэгэхээр яг архитектурын салбарыг бол яг зөвхөн ингээд зураг төслөөр төсөөлөд өгдөг. Тэгэхээр энэ бол айгуу том одоо айгуу мүлжүүр ихтэй тийм том булгууны яс. Тэгээд бид нар нэг талаас нь л эхлээд өгдөг. Гэхдээ энийг нөгөө талыг бас хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ хөгжүүлж ийж ингээд нийт одоо
олон нийтийн дунд энэ салбарын одоо үнцийг гарч ирж үүснэ гэж ойлгож байгаа. Тэгэхээр энд одоо подкаст байна уу, хэвлэл мэдээлэл байна уу, судалгааны ажлууд байна уу, эсвэл оюутнууд руу, залуучууд руу, хүүхдүүд рүү чиглэсэн одоо арга хэмжээнүүд байна уу. Тэгээ энэ бүгдийг юу нэг баг багаар хийгээд явъя гэсэн төлөвлөгөөнүүд байгаа. Гэхдээ яг түүх гэдэг одоо сэдв бол зөвхөн одоо манай байгууллагын нэг хөтөлбөр хэсэг. Тэр хөтөлбөрийг гаргаж одоо нэг судлаач нарыг гаргаж одоо тэрний хийсэн юунуудын үн цэнтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэрийг дагаад дайвар одоо нөгөө оюутнуудын уралдаан зохион байгуулалт юм уу, тэтгэлэг өгд юм уу тий. Тэгээд янз янзын арга хэмжээнүүд бол төлөвлөлөд явж байгаа тий. Тэгэхээр одоо яг нэг олон хөтөлбөртэй байж чадахгүй бах. Гэхдээ нэг хөтөлбөр маань юм тодруулах гэсэн юм хөтөлбөр байгаа. Энэ дээр бол судлаач нарыг дэмжих түүхүүдийг харуулах. Гэхдээ заавал түүхүүдийг харуулах бид нар яг одоо ажиллаж байгаа ч юм уу те юм орчин үеийн залуучуудыг бас харуулах те тэдрийг бас юм сурчлах бас юм залуучууд ийм хийж гин энэ түүхтэйг ингэж хандж гин ингэж байдалтай байна те энэ талаар нь ерөнхийдөө нэг юм за шүүмжлэхгүй маа гэхэд те ямар ч байсан нэг юм тодорхой хэмжээгээр дэмжих зорилготой ажиллаж байгаа тий. Бас нэг юм анзаарчихсан. Одоо бид нар ингээд архитектур хотолуултын тухай подкаст хийж байгаа гэд. Ингээд хийж явах явцад за манай мэрэгчлийнхэн бол энэ асуудлыг одоо ингээд ойлгодог болцсон юм шиг санагдсан. Одоо хуучин барилга бол тий одоо нэг цаагаад дах зүйл биш юм а. Энийг хадгалж авч үлдэг арга зам байна. Ирээдүг гэдэг бол зөвхөн шин юм биш юм байна гэдгийг манай мэрэгчлийнхэн мэддэг болсон. А гэхдээ гол асуудал нь юу гэдэг вэ гэхээр жишээлбэл манай подкастыг сонсдог хүмүүс зөвхөн манай мэрэгчлийнхэн байдаг. Одоо энгийн гэж ярих юм те бидний мэрэгчлээс тусдаа хүмүүст архитектур хот төлөвлөлтийн тухай ярихаар маш хэцүү сэдв юм шиг тий. Тэгтэл бол бидний яг хаалгаар гараад гинэ гадаа байгаа орчин бол яг архитектур хот төлөвлөлт байдаг. Гэтэл хүмүүс одоо жоох юм зай барьдаг ч юм уу те. Тэгвэл бид нар мэрэгчлийнхэндээ ном тохиомл те судалгааны ажил ингээд хийд юм байна гэхэд танай байгууллагын хувьд жишээлбэл энгийн иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг хэрэг поинтлж байгаа вэ? Тэрийг чухал гэж яагаад тэгэхээр тэрийг бол илүү бас хийн гэж бодож байгаа. Яг жишээ нь одоо зүгээр бидний ярилцаад байгаа бас нэг сэдв бол яг одоо ингээл дамбын нэмгуугаас ингээ эхэлж байгаа. Тэнгүү дамбын нэмгуу аюу олон бүтээлтэй. Тэнгүү тэгээ альва их бас аюу их орон сууцнуудыг төлөвсөн байдаг. Тэгээд орон сууц юм эсвэл одоо төрийн төр захиргааны барилгууд бас байгаа. Тэгээд тэдний хүрээнд бид нар бас тэр газар дээр нь бас нэг юм нэг үйл ажиллагаа зохион байгуулад энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ барилгат яг хаана хэний бүтээл дотор амьдраад байгаа тийм хэний дотор ажиллаад байгаа гэдгийг илүү ойлгуулах ямар үн цэнтэй вэ гэдэг талын арга хэмжээнүүд хийгээд явна гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр яг хуу тэнд бол одоо илүү иргэд рүү жирийн боловсролтой тийм ийм одоо архитектурын ойлголтгүй хүмүүс тэдний барилгын онцлог тэр хүнийх нь хийсэн онцлогийг гаргаж ирж хилцүүлэг тийм нэг иймэрхүү жижиг хэмжээний арга хэмжээнүүд зохион байгуулад явна гэж байгаа. Тэгэхээр яг энэ утгаараа бол яг хуу илүү тийм орчин үеийг гэж харж болно тий. Тэгэл хамгийн гол бидэрт ингээ ойлголтуудыг өгнө. Тэр хүмүүс одоо яаж хүлээж авах нь өөрснийх нь хэрэг тий. Бид нар ямар ч гэсэн сурчлаа л явна тий. Иймэрхүү байдалтайгаар явна гэж бодоод байгаа тий. Ариун жаргалан багшийн хувьд энэ тал дээр одоо Солонгос жишээлбэл архитектурыг алдаршуулах тий. Хуучны ийм дурсгалт барилгыг алдаршуулах дээр одоо ямар арга хэмжээнүүдийг авдیں۔ Арга шийдлүүд нь юу байдаг танд ажиглагдсан уу? Сүүлийн үед одоо нэг бичтэл яг л ирээл ер нь ийм төрлийн юм ер нь энд аягүй манай Монголд хамгийн түрүүнд ер нь баг хэрэгтэй байгаа юм байна гэдэг бодол ер нь төрсэн байхгүй. Тэгээд тэр дундаа одоо би чинь хүрээ архитектур дотор ингээд янз бүрийн үйл ажиллагаа хийж үзээд тэгэл байгалийн төвхөн музей урт цагаан гэл нэлээд олон ингээл янз бүрийн юм хийж үзлээ л дээ. Тэр дундаас хамгийн яг ойлгогдож байгаа юм бол төрний яг чиний хэлдгээр энгийн иргэдийн ойлголт гэдэг юм бол үнэхээр хэцүү байд юм байна. Энэ бол үнэхээр бидний давшгүй том даваа байна. Яг хоо ингээд мэргэжлийн хүмүүс нь тодорхой хэмжээнд ойлгодог. Тэгтээ бас мэргэжлийн хүмүүс шийдвэр гаргадаг байхгүй. Тэр хүмүүс бас шийдвэр гаргадаг. Тэрийг бас тэрэн дээр нь яригч байгаа бол ёс зүйн мэргэжлийн ёс зүйн асуудал яригдах хэрэгтэй. За тэр бол дараагийн асуудал. Гэхдээ иргэд нь өөрсдөө энэнд оролцох хэрэгтэй. Иргэд нь энэний талаар мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг юм байгаад байдаг хэрнээ. Энийг яг яаж бид нар өөрсдийн хурлыг дагаад тэнд очих вэ гэдэг талаар нэлээд их бодож үзсэн. Тэг янз бүрийн чим хийх гэж юу их үзсэн. Тэгээ одоогийн байдлаар
цаг хугацаа шийдэндэ гэдэг. Энэ бол зүгээр цаг хугацаа хөгжлийн асуудал байгаа байхгүй. Нэг талаас ингээд жоохон ингээд хүйтэн хөндөй сонсогдчихж магадгүй. Гэхдээ нийгмийн хөгжил гэдэг зүйл бол нэг өдрийн дотор үүсчдэг юм бас биш. Нийгэмд бид нар ингээд хөгжил соёлыг ингээд авчир тавина гэдэг бол хүний эдийн засгийн боломжтой шууд хамаарна. Хүн одоо хэр их одоо эдийн засгийн чадвар сайтай, хэр их боловсрол өндөртэй, хэр их гадуур явсан. Одоо би ингээд хэлчих юм бол яг гадуурх байгаа юм шиг сонсож байгаа ч гэсэн үнэндээ бол энэ нийгмийн хөгжлийн асуудал байхгүй. Тэгээ бид нэр гэхдээ энийг бас тэрийг хүлээгээд зүгээр байна гэж бол байх ёсгүй. Бид нар хийх ёстой цаг үедээ одоо байгаа цаг үедээ бид нар өөрсдийнхөө яг дор бүрнээ өөрийнхөө хийх ёстой ажлыг хийж явах ёстой. Тэгээ тэрний хүрээнд би бол одоо энэ төрлийн бас 2 төрлийн бас ингээд яваад шүү дээ. Энэ байгууллагуудыг хийж байгаа гэж ер нь бол өөртөө ингээд үүргөөгд явж байгаа. Өнгөрсөн нөхцөл байдал юм байла тий. Тэр бас сэтгэл өвдгөн байгаад. Гэр орооллын төлөвлөлтийн тал дээр нэг хакатонд орсон байхгүй юу? Тэгээ тэр явцдаас харагдсан юм нь юу байсан бэ гэхээр за яг ингээд иргэдийн оролцоо үнэхээр чухал байна. Гэхдээ яаж тэрийг ингээд цуглуулах уу? Яаж ингэж мейнтенсийг биднэргүйгээр тэр үргэлжлээд явах уу? Тэр менежментийн асуудал бол үнэхээр том сэдв юм санагдсан. Нэрээ талсан дурслаа. Иргэдийн оролцоо гэснээр сая одоо ингээд наадхан дээр чи гинт миний ингээд нэг уур хурж байгаа нэг ганц юм гарч ирсэн. Сайхан уурлаа. Урцааны ингээд санал асуулга тэнд ингээд явагдаж байгаа байхгүй тий. Гэхдээ энэ ингээд айгүй инээдтэй. Санал асуулга гэж байгаа мөртлөө ном байгууламж болгоо 16 давхар үйлсийн төвтэй орон сууц байгуулах гэдэг хоёрхан сонголтыг өгснөө. Зөвхөн нэг хэдхэн хоногийн дотор авчиад саналаа өгөө гэж байгаа байхгүй. Ямар ч Улаанбаатарт амьдарч байгаа ямар ч монгол хүн хизээч 16 давхар үйлчлэгийн төв бариулаа гэж тэнд дуулахгүй. Яагаад тэгэхээр одоо хотын байдал ямар байгаа вэ? Хүмүүс ямар их хотоос стрессж байгаа вэ? Гэхэд тэрнээ сонголтын ихний ээлжинд нөгөөгүй. Бас нөгөө талаас иргэдийг яг аль төвшөнд оруулах хэвээр, аль төвшөнд иргэдийн оролцоог хангах хэвээр гэдэг бас нэг тийм мэргэжлийн нэг юм зохицуулт тэнд ингээ явагдах хэвээр байдал ямар ч фильтргүйгээр ингээ аваачдаг. Тэгээ яг ингээд нураах шалтгаан болгоод өгчөж байгаа байхгүй тэр хүн чинь. Тэр хүн чинь ч одоо би нэг хүн л үү. Нураах шалтгаыг тэр үндэслэлийг иргэд чинь ингэж өгсөн штэ гэдэг юм болчих. Иргэд нэг өсөндөө тэрэнд ашиглуулчихж байгаа байхгүй. Юугаар ашиглуулж ийнэ гэхээр зэрэг өөрсдийнхөө хотын өнгөрсөн тэр олон түүх болон одоо юу гэдэг тэр дараагийн одоо хөгжлийн үндэслэл болох тэр нэг юмар сольчиж байгаа байхгүй тий. Сонголтыг ингэж хийлгэж болдгоомаа гэдэг юмыг бид нэр ер нь гэдэг төвшөндөө ер нь байнга жил болгон харж байна даа. Энэ гэхдээ уртцаагаа аюу асуудалтай. Дахиад одоо ярих гэдэг юм. Энэ уртцааны уралдаан зарлаа. Яг уртцааны уралдаанд ер нь ингээд хүрээ архитект ингээд яаж яасан бэ гэдэг ингээд бодохоор энэ уртцааны уралдаанаас болсон байхгүй юу? Уртцааны уралдаанаас олж хүрээ архитектийг цуглуулсан байхгүй юу? Тэр одоо ингээд тухайн үед яг уртцааны барилгыг дахин төлөвлөх талаар нийслэлээс одоо нийслэлийн засаг даргын тогтоол гараад уралдаан зарлаад хэд хоногийн дотор юу ч хэлээ амар байж болонгой цаг хугацаатай ямар ч нэг тийм уралдаан зарласан. Тэрэнд нь би одоо энэ хүрээ архитектуруудад байгаа нөхцөлтэй ингээд бид нар хоорондоо холбогдоод тухайн үед ч яг ингээд тэр нөгөө Баалын түүхийн музейд ороод удаагүй тэгээд амар тийм шоконд орцгоцсон байдалтай. Тэгээд би нэгээ таньдаг те. Тэгээд ингээд бүлэг бүлгээрээ тустай ингээд таньдаг байсан үед уртцааны уралдаанд орё гэд цуглуулад тэгээ яг ингээд уралдааны шүүх явцыг таад харж исэн бол бас фэйсбүүкээр шүүсэн тий. Тий. Фэйсбүүкээр лайк аваад рендер тавьж байгаа л тий. Тэгээ би анх удаа тий ингээд уралдаанд Монголд ирээд уралдаанд орсон ч бас тийм гэж байгаа байхгүй тий. Тэгснээ ингээд тэр нь баг 10% гин хөдөө хувь гин үү. Гэл ингээд ерөөсөө тэр уртцаан гэдэг юм ерөөсөө ингээд бодохоор зэрэг айгүй тийм одоо юу тийм манай одоо нийгэм хот төлөвлөлт архитектурын салбарт болж байгаа энэ системийн болохгүй бүтэхгүй байгаа бүхэл асуудлууд ер нь тэрэн дээр ингээд илэрч исэн л гэсэн. Тэгээд тэрнээр гарч ирсэн тэр бүх алдаа дутагдлууд одоо хүртэл ингээд татагдаал засрахгүй. Яг нэг жоохон сайжирч байгаа. Гэтэ засрахгүй. Ингээд яваад байгаа нэг нөхцөл байдал бас байна тий. Тэгэхээр одоо төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа эрчимжүүлэх бид нэг юм даалгавар авж байгаа юм анзаарэгдэад байгаа байхгүй. Тийм. Тийм. Одоо нөхцөл байдлын тухай ярий. Төрийн бус байгууллага гэж яг товчхоноор юу юм бэ? Бид нэр яг энэ архитектур хот төлөвлөлтийн асуудлаар төрийн бус байгууллагууд ямар үйл ажиллагааг голчлох хэрэгтэй юм бэ те. Тэгээд сая хэлсэн одоо нөгөө хүрээ архитектс маань ч гэсэн одоо ингээд үйл ажиллагаа явуулж яхад те хүндрэл гол одоо тэр нүүр тулаад байгаа асуудал нь юу юм? Яагаад одоо жишээлбэл миний мэдхээр Японд байдаг одоо нөгөө нэг сэргийн засварлалтын төрийн бас байгууллага нь маш эрчимтэй ажилтдаг ингээ их сургуулийн багш нар бүгдээрээ харамтраад оюутан залуучууд нь ч мэддэг ард иргэд нь ингээд
зүгээр айлын одоо цэцгээ ихч торж авах хүртэл ингээд тэр байгууллага мэддэг байх жишээний. Тэнгуут манад энэ хүртэл төрийн бас байгууллага өөрснийгөө сурчлахад юу саад болоод байна. Тэ. Зовлон юу вэ? Ер нь бол яг манайхны нөгөө яг нийтлэг нэг одоо яг өнөөдөр ингээм амьдарч байгаа төрийн бус байгууллага бид нар нэг сайн дурын хүмүүс нэгдээд тэгээд тэр нь сайн дураараа ажлууд хийн гэж ойлгоод байгаа. Тэгтээ ашигын бус байна гэдэг байгаа. Тэгэхээр одоо тэр нь бол одоо яг ингээд нэг юм чөлөө цагаараа уулзах тий нэг бодол санаагаа солилцоод ингээд нэг юм клуб маягийн юм шиг яваад байгаа. Тэгэхээр энэ төрийн бус байгууллагын хамгийн гол одоо тогтвортой байх шалтгаан бол мэдээж сайн дурынх байна. Сайн дурынхаараа нийлнэ. Гэхдээ тэр доктортой байхын тулд тодорхой хэмжээнд тэр дотор ажиллаж байгаа хүмүүс тодорхой хэмжээний орлоготой байх хэрэгтэй. Яг тэр цаг хугацаагаа өдөр шөнөгүй зарж байна. Энэ юунууд нь явна. Тэгэхээр энэ мэдээж энэ төрийн бус доктортой байхын тулд мэдээж санхүүжилт агаас чухал. Тэр санхүүжилтийг бид нар хийж эсвэл босгож иж бид нар дараачих үйл ажиллагааг юм доктортойгоор ингээ хөгжүүлээд явна. Тэгжиж тэр оюутнуудыгаа дэмжин, санхүүгээр дэмжин, эсвэл тэр уралдааныг дэмжин, тий бүх юм ингээ санхүүтэй холбоотой болохоор бидний санхүүгийнхаа одоо доктортой байдаг айгуу сайн тооцож энэ хөтөлбөрүүдэд явуулах хэрэгтэй. Тэгжиж бид нар юм тэгэхгүй зүгээр ингээд нэг сайн дураараа чөлөө цагаараа ярьчаал нэг тийм болж байна. Ингэн гэвэл энэ биш тийм энэ хизээч одоо сайн явахгүй. Яг зүгээр ингээд нэг түүх болол болтон. Гэхдээ өнөөгийн яг нийгэмд бол яхаарахгүй үнэхээр одоо ингээд чи одоо юу гэдэг сэтгэл зүрхэд зориулж байгаа бол тэрийг ингээд хийх хэрэгтэй. Тэгээ цаг хугацаа ч байна. Тэгээд манай дээр яг сая бас манай нэг таньдаг нэг ах уу бас төрийн бус байгууллагад 15 жил ажилласан гэдэг нэг тийм түүх ярьж байгаа байхгүй. Тэгээд зоригч чи тэгээд энэ төрийн бус байгууллага ингээд ажиллах хэрэг байгаа мөн ах нь ингээд 15 жил байгуулчлаа штэ. Тэгээ энэ дээрээс бол би бол одоо цаг хугацаагаа их алдсан. Санхүү юугаа бол яах вэ тэгэл явж байгаа чи тэгтээ яах вэ өөрөө ч танаа зорилго бол өөрөө ч магадгүй тэгтээ чи өөрөө л мэдчих жоох байхгүй. Тэгээ ингээд сүлд тэр үнийг ярьсныг ингээд бодоод тахад юм бид тэр хүн зүгээр сайн дураараа л явцсан байгаа байхгүй. Тэгтээ нэг айрын цаг хугацаа тэр хүн цайлан хөлс авч байгаа юм мэдэхгүй. Тэгээ өөрийнхөө ажиллаж байгаа тэр баг болонд цалинжуулсан юм уу яасан тий тэр нь тодорхойгүй. Тэгэхээр юу тодорхой хүмүүсийг барих вэ гэхээр тэр сайхан сэтгэлд нь мэдээж байна. Амьдрах одоо арын болцоогийн сайн өгөх хэрэгтэй тий. Тэгжиж бид нар ингэж энэ нэг төрийн бас байгуулмаа сайн юм. Тэгтээ тэрэн дээрээс хамгийн нөө зарчмуудаа аягүй сайн тодорхой байх хэрэгтэй тий. Ашиг гэдэг маань одоо цалин биш тий. Тэрүүгээр бид нар орлогод магадгүй ашигтай байгаад бид нар үйл ажиллагаа сайжруулах нь бид нар ашигтай ажиллаад тэрийг офс ч юм уу тий эсвэл нэг юм танхим авдаг ч юм уу эсвэл одоо энэ подкастны жижиг өрөө төрөлсдөг ч юм уу тий иймэрхүү маягаар бид нар ингээл хөгжүүлээл тэр дараачихын төсөлтөө ингээл хуримтлал үүсгээл яваад байна гэсэн үг. Тэгэхээр энэ нэг яг уу ингээд нэг том нэг юм одоо мастер план байх хэрэгтэй тий тэрнийхэн дагуу бид нар ингээ үйл ажиллагаа ингээ баг багаар эсвэл санхүүгээ баг багаар ингээ цуглуулад фаундейшн үүсгээл яваад байх хэрэгтэй. Тэгэхээр одоо бидний бас яг нэг зориод байгаа нэг гол юм маань бас яг ингээд 4 ном гаргана гэдэг байгаа 4 номон дээр заа яг 150 сая гэж байгаа. Тэгэнгүүт хүмүүс одоо ингээд бас гайхаад байгаа та нар ингээд 4 ном гаргачаа тэгээ чааш нь яах юм тэгээ ингээд асуугаад байгаа. Ингээд зогсчих юм уу. Тэгэхээр энэ юусоо зогсохгүй тэгээ энэ зүгээр тодруулах төслийг нэг хэсэг. Бидний одоо 1 жил төлөвлөж байгаа ажлын нэг л хэсэг. Тэгэхээр энэний хажуугаар зөндөө ажлуудаа давхар тэдрийг хөгжүүлэх, санхүүжүүлэх ажлууд зөндөө байгаа. Тэгэхээр тэр одоо бидний одоо юм ерөнхий төсөлцсөн байгаа төсөв маань мэдээж номны ажиллагаа тэр номонд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс байна тэр маркетингуудах юмнууд нь байна тий. Тэгэхээр энэ бүгд нийлж тэр одоо ханд би ерөнхий юм болж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо үзэгслэн гаргаж байна тий. Үзэгслэн чинь бас бид нар ингээд нэг өнөөдөр нь зарлаа маргааш нэг хоног үзүүлээд явдаг биш тий. Энэ илүү сараар 2 сараар 3 сараар байж чинь олон нийтэд хүрэх байхгүй. Тэгэхээр нэг хоног 3 хоног байна. Тэгэхээр эн чинь одоо зөвхөн мэрэгжлийн үзэл салчна. Тэгэхээр энэ ямар ч үр дүнгүй. Тэгэхээр энэ тэр үзэсгэлэнгээр дайрж байгаа гарч байгаа тэр зарыг ядар сарын өмнө ч юм уу те 2 сарын өмнө хараад төлөвлөөд очиж үзэх юм гарах хэрэгтэй байхгүй. Тэгчээд боломжийн өдрөөр нь очих хэрэгтэй те. Тэгэхээр энэ бас энэ цаг хугацааг бас айгуу тийм бодож гаргахгүй бол одоо манай энэ архитектурын уралдаанч байна уу юу ч байна уу юм бол яг нэг цаг үеэ бодвол бас харьцангуй айгуу болоо л. Тэгтээ ингээ хүмүүст ихлээд зарын хүүрэх хэрэг одоо зүрхнээ дээр санал асуулга дээр те
зарыг нүүх хэрэгтэй. Тэгээ ийм болох ч байгаа гэд мэрэгжлийн хүнтэйгээ ингээд оролцоод ингээд ярилцаад нэг шийдвэр төрөх хэрэгтэй. Тэгэхгүй нэг даргын сэтгэл хөдлөлөөр гаргаад нэг шийдвэр гараад тэрийг санал асуулга болон попрод явах биш. Тэгэхээр дотоодоо сайн оролдоод тэгээ тэр зараа үгээд дараа нь шүүх процесс нь яаж болох юм те тэр эдрийг айгүй сайн нэг жилийн асуудлыг тэгээ нэг сарын дотор шийдсэж байгаа. Тэгэхээр энэ нь бол иргэдийн оролцоо биш те зөвхөн одоо хэсэг бүлэг хүмүүсийн оролцоог л нэгтгэсэн нэг тийм юм болоод хурцж байгаа байхгүй тий. Ажиглаж яхад бол баг хариулт нь гарцсан. Тий. Дарга өрөөндөө хариултаа гарцсан. За нэг тэмцээ явуулчих. Тий. Дараа нь жаад ерөөсөө бүр ингээд хүмүүсийн байнгын яг 100% сонгодог нэг хоёр юм байна шүү дээ. Ногоон байгууламж засаал гэх юм аа зөөр шууд сонгоно. Өөр хэрэггүй. Улаанбаатарт машин болж төрсөн бол илүү тухтай энэ жаргалтай байх байх. Жаргалтай. Катын одоо сонсож байгаа хүмүүс маань бас бодож магадгүй яг одоо ямар үйл ажиллагаан дээр төвлөрж байгаа вэ? Тийм яг үйл ажиллагаа ямар түвшинд явж байгаа вэ гэдэг. Манай одоо түрүүний Зориг ахын хэлээд байгаа энэ тодруулга гэдэг нэг төсөл байгаа. Тэгээд түрүүний Зориг ахын ярьжсэн агуулга дээр дахиад нэг жоохон юм нэмийг гэвэл ер нь бол ингээд манай төр гэдэг энэ систем өөрөө бүх ажлыг хийж чадахгүй. Бүх одоо нийгмийн салбарт хүрч чадахгүй. Тэглээгээд хувийн хвшил бас энэ төрийн хийх ёстой ажлыг хийж чадах бас юм биш. Энэ бол хувийн хвшил байхгүй юу? Тэгэнгუთ энэ дундын одоо энэ нэг юм орхигдчиход байгаа энэ нэг юм салбарын хөгжүүлэлт юм уу? Салбарын одоо энэ залуучуудыг дэмжих юм уу? Ийм сайн дурын ийм ажлуудыг хийн хийдэг гэхээр төрөний яриад байгаа тэр төрийн бас байгууллагууд нь хийн. Үнэхээр яг архитектурын салбар бид нар доктортой хөгжил, доктортой хотчлтыг ярихын тулд энэ салбарыг хөгжүүлэх ёстой. Гэтэ энэ салбарыг хөгжүүлэхдээ илүү одоо нэг үгний хувийн эрх ашигын үүднээс биш төрийн одоо олон нийтийн эрх ашигын үүднээс хийж чадах байгууллага бол төрийн бас байгууллага байхгүй. Тэр учраас зэрэг бид нар төрийн бас байгууллага олон байлаа. Надад бол ерөөсөө тэр олон байх нь ерөөсөө хамаагүй. Тэр энэ чанартай чухам салбар болгоноор айгу тийм наривчлагдсан зорилттой байх нь айгу тийм чухал юм болов уу гэж харж байгаа. Тэгээд тэрний үүдэн дээр ч гэсэн бид нар одоо ингээд өнгөрсөн одоо ирээдүй гэдэг нэг юм тодруулга гэдэг нэг төсөл явуулж байгаа юм те. Энэ төсөл өөрөө ямар одоо ач холбогдолтой байна гэхээр зэрэг түрүүний хэлээд байгаа одоо бүхэл асуудлууд бид нар ингээд тэрнийг орхигдсан байгаа энэ нэг үе байгаад байна. Энэ үеийг бид нар яг тодорхой болгоё. Бид нар яг ямархуу одоо өвийг хүлээж авсан, ямархуу техник технологи одоо үр шимийг бид нар өвөө эмээнараас өвлөд авчих уу. Одоо бид нар яг ямар нөхцөл төр байж байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгжээж бид нар цаашдын имийг бас ярих боломжтой байгаа байхгүй. Тэгэд энийг бид нар яг тодруулга гэдэг дээрээ ингээд онцлоод 3 хүнийг ингээд авч байгаа. Нэг нь болохоор Дамбиниум, Хишигт тэгээд Чимэд гэдэг ингээд ерөөсөө энэ 3 хүний нэг бүтээл чинь энэ Улаанбаатар хотыг зүгээр ингээд зүгээр зураг барилгуудаа ингээд хинийх нь юу вэ гэдэг ингээд бодохаар зэрэг баг бүгд байгаа байхгүй. Тэр хэмжээний их ажлыг хийсэн. Тэгэхээр зэрэг бид хэд одоо энэ төслөө дамжуулаад энэ 3 хүний дор хаяж бүтээлүүдийг нь намтартай нь ямар хүм хийсэн бэ гэдгийг нь олон нийтэд одоо бүх төрлийн аргаар явж штэ. Ном тохимол байна, үзэсгэлэн гаргаж байна. Тэрнээс гадна одоо ингээд подкаст гэх юм явж байгаа байхгүй. Тэгээ иймэрхүү байдлаар төрөл бүрийн байдлаар ингээд эхний ээлжинд хүргэнэ гэдэг нь бид нар дээр бол одоо маш том одоо үйл ажиллагаа айгуу тийм том зорилго гэж юу н харж байгаа. Тэгээ энэ нэг юм тодорхой түвшин дээр бид нар ингээд энэ түвшнийг ингээд нийлүүлээд ирэх юм бол тэрний дараагийн одоо хийх ажлууд бол төрөний хэлээд байгаа тэр олон нийт рүү чиглэлтгсэн жоо залуучууд руу чиглэлтгсэн жоо бид нар бол ингээд салаалуулаад явах бүрэн боломжтой байхгүй. Одоо болохоор зэрэг бид нар мэдгүй бас тий. Хаана ямар ингээл хотын годомжоор яхаар би ч хүртэл мэдгүй байгаа байхгүй. Би хүртэлтэй тэр төв архивд зураг ахтай сууж захтаа л мэдчихэж байгаа байхгүй. Энэ Дамбиниумын зурсан бүтээл байсан юм уу? Энэ чимнийх байсан юм уу гэдэг ингээд мэддэхгүй биднэрт ингээд нэг юм символ болоогүй ч гэсэндээ орон сүнсний төрөний хэлээд байгаа орон сүнсний маш олон барилгуудыг тэр хүмүүс зурсан л байгаа байхгүй. Тэр олон тэр хүүхэн жоохон хугацааны. Ер нь бол нэлээд бага хугацаанд зурсан тий. Тэр одоо хэдэн оноос хэдэн оны хооронд. Тэгээ 56-аас 60 тэгээд нэг 4 хугацаанд л баг 20 30 40 төсөл гарч байгаа хөөх. Тэгээ жилд бараг 20 төсөл маягийн. Тэр хэмжээний их одоо бүтээлүүдийг хийчихсэн хүмүүс аахгүй. Тэгээд яг цаг хугацааны хувьд энэ хүмүүсийг бид нар онцлоод байгаа шалтгаан нь айгүй тийм нэг юм өөрийнх нь бүтээл архитектор хүн чинь өөрийнх нь бүтээл нь ингээд нэг шиг барилга баригдана гэдэг чинь бас айгүй гоё юу шүү дээ. Айгүй ховор боломжтой. Тийм бахархал тэгсэн мөртлөө энэ хүмүүс чинь тэр олон барилга бүр хотын төв төрчгээр нийцсэн байхгүй. Тэгсээр нэ тэр нь хүмүүст мэддэггүй. Тэр утгаар мэрэгжлийнх нь ч битггүй яг яривал. Тэгээ ийм нөхцөл байдалтай байгааг бид нар одоо энэ төслөөрөө дамжуулаад тэгээ төрийн хийж чадахгүй байгаа. Хувийн хвшлийн зүгээс хийж чадахгүй. Одоо энэ байгаа энэ дундад хаягдсан байгаа энэ нөхцөл дээр бид нар энийг ингэж гаргаж ирээд манай төрийн бүс энийг ингэж олон нийтэд ер нь ингэж гаргах хэрэгтэй юм байна гэдэг
санааг хийгээд одоо тэгэл нэг ийм ажил хийгээл явж байна. Тийм. Тэгээд яг эхний 3 ном нь бол ерөнхийдөө нөгөө таниулах одоо ямар хүн байсан, хувь хүнийх нь үнцгийг харуулах, өөрийнх нь бодож санаж ирсэн тэмдэглэл юу гэдэг нь тий. Тэрийг харж эхлээд нөгөө залуучууд ойлгох хэрэгтэй. Тэр хүн ямар замыг туулсан, юу хийсэн бүтээснийг тэрийг харна. Тэнгуут бидний дараачийн одоо 3 сар төлөвлөд байгаа одоо тодруулах төслийн маань яг одоо бадсан нэг хэлбэр маань бол одоо ийм 3-га нэгтгсэн 3 бүтээлч үү тийм үү тий 4 бүтээлч үү тийм үү эдрийн нэгтгсэн орчин үеийн хэл дээр тэднийг одоо харуулах. Тийм. Тэгжиж нөгөө илүү ойлгох, юугаар хийсэн, яаж баригдсан, ямар цаг хугацаа болсон, хэн оролцсон тийм. Тийм илүү архитектур, илүү мэрэгжлийн талын нэг тийм ном гаргаж иж бид нар дараачихаа ойлгон тэгжиж тэр магадгүй бас энэ дээрээс бас тэр барилгатай хэрвээ дахиад ингээд хажууд нь юм барих гэж байгаа бол яаж хандах уу? Эсвэл дахин сэргээх гэж байгаа бол яаж хандах уу тий ямар техник аргыг хэрэглэх үү гэсэн юмнууд байгаа. Тэгээд бидний бас яг уу ингээд хуучин барилгын ингээд авж үлдэн гэдэг байгаа. Гэхдээ энийг бас ингээд одоо яг олон улсын байгууллагуудаар бол юм тодорхой заалтууд л байдаг л да. Одоо жишээ нь одоо яаж сэргээн засварлах энэ одоо сэргээн засварлах гэх зүгээр шинээр барилга барихад нь яаж хандах уу тий юуг нь өөрчлөх үү юуг нь өөрчлөхгүй байх уу эсвэл өндрийг яаж барих уу те юуг нь солих уу солихгүй юу гэдэг юмнууд айгуу сайн актууд гаргадаг. Тэгэхээр тэрний зөвлөмжүүд нь байдаг. Тэгэхээр тэр зөвлөмжүүдэд бид нар айгуу дутуу одоо сая дээр урт цагааны одоо 20 гаруй зураг төслийн байгууллага оролцоход тэгээд баг одоо юу гэдэг 90%, 95% нураагаа шинээр барьсан те. Тэгээд тэмд бол яг ингээ архитектор хүмүүсийн өөрсдийнх нь мэдээж өндөр амбиц байх хэрэгтэй. Тэгтээ тэр амбицаа тэр хүний хажууд яаж гарах вэ гэдэг нь хэцүү байхгүй тий. Чи лаг мундаг байж болно. Гэхдээ энэ хүний хажууд бид нар бол зүгээр л нэг юм одоо жижигхэн хүмүүс л байхгүй тий. Тэгэхээр энэ хүнтэй харилцаа маань бас айгуу мог ойлгомжгүй. Тэгэхээр бид энийг айгуу сайн ойлгох хэрэгтэй тий. Тэгэхээр харилцаагаа бид нар сайжруулах хэрэгтэй. Бид айгуу сайн ойлгох хэрэгтэй гэж би. Энэ нь гэхдээ нөгөө нэг эргүүлээд яг яах юм бол бид нар яг ингээд түүх одоо яг архитектурын түүхийг бид нар ингээд олон нийтэд гаргаж ирэхгээ таниулах гэдэг шалтгаан нь бас мэрэгжлийн үнц нөхгүй буцаад иргээд архитектор хүн гэдэг чинь өөрөө яг ямар хүн байдаг вэ? Чи ядаж одоо юу гэдэг одоо энийг сонсож байгаа хин нэг нэ яг ингээ архитектор хүн үйлчлүүлэгчтэйгээ очиод уулзахдаа ямар этитүүдтэй очиж уулзах хэвээр тэр хүнээс одоо ямар шаардлагыг сонсоод ямарыг нь бид нэр одоо яс зүгээрээ ингээд яаж явах хэвээр шийдэж явах хэвээр гэдэг мэрэгжлийн үн цэнийг нь эргүүлээд одоо нийгэмд эзлэх байр суурийг нь илүү тодтогч өгч байгаа бас нэг хэлбэр болж байгаа байхгүй. Үндэслэл гэдэг чинь юм нь бол тэгээд бүх зүйл дээр очиод ийм мэрэгчлэлтэй хүмүүс чинь ийм хийдэг шүү. Тэгвэл энэ хүний үгийг нь ингэ сонсох хэрэгтэй байна гэдэг имийг олон нийтэд таниулж байгаа л гэсэн үг. Бид яг ингээд нэг талыг нь бариад яриад байгаа юм шиг мөрчлөө бас нөгөө талаас нарах юм бол ийм ач тус бас байгаа гэдгийг бүгд ойлгуул айгу тийм зүгээр ах гэж би бас бодож байна. Надад бас яг энэ яриа ингээ өрнөхөр жишээлбэл гадаад оюутнуудтай ингээд ярьж явах тохиолдолд бид нар бүр бага ингээс хот төлөвлөлт архитектурын талаар ингээд судалсан байдаг тийм архитектор хүн гэдэг бол архитектур гэдэг бол одоо бидний үнд зүйл юм а гэдгийг бага ингээс ингээд мэдсэн байдаг жишээний. Тэгээ яг төрийн бас байгууллага гэлээч гэсэн одоо төртэй хамтрах одоо төрийн оролцож чадах хэмжээнд одоо жишээлбэл бага ангийн боловсролын системд архитектурыг таниулах ч юм уу тий. Нэг тиймэрхүү байдлаар оролцох тийм санаа байгаа юу? Харин түрүү нь одоо яг хэлээд байгаа чинь яг тэр аахгүй. Төр бүгдийг хийж чадахгүй. Одоо ингээд төр чинь ингээд ярих юм бол одоо юу гэдэг доктортой хотчлээ одоо юу гэдэг доктортой хөгжлийн одоо зорилго гэдэг 2030 он хүртэлх нэг амар том 17-8 тийм зорилго байгаа байхгүй дэлхийд даяар тэрийг биелүүлээд те одоо түрүүний нөгөө манай ерөнхий сайд хэлээд байгаа 20-50 ч юм уу эсвэл манай ерөнхий төлөв 20-40 ч юм уу энэ нөхдүүдийг баримталж явах бодлогын одоо нөгөө нэг том хэмжээний үүргүүдийг ингээд ажлуудыг хуваарлах тэрийг ингэж явуулах одоо ингээд тим үүрэг гүйцэтгэдэг байхгүй төр өөрөө тим үүрэг гүйцэтгэх ёстой тэрнээс ч өөрөө зураг зурх ёстой биш те гэхдээ энэн дээр яагаад энэ төрийн бусууд ингээд төрийн бусыг бас яг ингэ зөв ашиглах хэрэгтэй гэхээр зэрэг тэр нэг орхигдоод байгаа төрөний хилээд байгаа тэр нэг жижигэн тэр бодлогуудыг чинь хэрэгжүүлэхийн тулд
Одоо жишээ нь зүгээр бид тэр доктортой хөгжлийн тэрнийг бодлого яри. Тэр дунд ингээд доктортой хотчлт ч юм уу те. Одоо доктортой хотчлт гэдэг дунд нь юу орж ийн гэхээр зэрэг бид нар энергийн алдагдaltaгүй ямар барилгыг хэр удаан барьж чадах вэ ч юм уу эсвэл барилгын хог ажлыг бид нар яаж ашиглаж ийн вэ гэдэг асуудал тэн дотор яригдчихэж байгаа байхгүй. Тийм бол энэ архитектурын салбарын асуудал болоод явчихна, барилгын салбарын асуудал болоод явчихна. Тийм бол энийг бид нар яаж энэ бодит байдалтай практик дээр буулгаж ирэх вэ гэвэл хувийн хөгжлүүд дээр энийг хийгээд энэ хувийн хөгжлүүд бол өнөөдөр маргааш энэ барилга барих асуудлаа ярих гэж завгүй байгаа, ажиллаа болох гэж завгүй байхад тэгвэл энийг ийм аргаар хийдэг шүү. Энийг ингэж таниулах хэрэгтэй. Одоо энд ийм юмнууд орд юм аа. Хог ажил гэдэг ийм юм гэлнэ. Энийг бид нар ингэж боловсруулна эсвэл энийг ингэж болно гэдэг юм чинь төрийн бас байгууллагууд хийх боломжтой байхгүй. Тэгэхээр зэрэг энийг юу гэж хэлж байна гэхээр зэрэг илүү хувийн хөгжил рүүгөө ч ортуулах төрийг одоо төртэй холбох энэ үргүүдийг бид нар хийх боломжтой л байна гэсэн. Тэгээд яг энэс нэг хэсэг нь тэр боловсролын одоо ямар нэгэн одоо хөтөлбөрүүд байж болно шүү дээ. Түрүүний хэлээд байгаа тэр нэг баг сургуулиудад архитектурын мэрэгжлийн ч юм уу эсвэл бол хот төлөлтийн мэрэгжлүүдийг гадаадын орнууд ч гэсэн дэвшилэн дандаа төрийн бусаараа дамжуулаад хийгддэг. Бид нар ер нь бол одоо яг бид тэдий хийгээд байгаа энэ ажил бол яг ярих юм бол барилгын юм болон соёлын юмнаас хийж явах хэрэгтэй, анхаарч явах хэрэгтэй. Хамгийн чухал салбар нь баггүй. Гэтэ энэ ингээ хаягдсан учраас бид нэр энд ингээд явж байгаа. Ингээ сайн дураараа ингээд нийлцэн дээ. Ингээ завтай хэдэн хүмүүсийн шиг ингээд сууж байгаа байхгүй. Хамаг ажиллаа ингээ те энд ингээ зөв сэтгэлээ зориулсан хүмүүс энд сууж байгаа байхгүй. Гэтэ энийг бол дэмжих хэрэгтэй. Энийг бол болтгүй маа гэхэд ядаж ингээ үзэсгэлэн гаргаа гэхтэн те ингээд нэг юм зай талбайгаар дэмждэг ч юм уу. Эсвэл бол одоо юу гэдэг нь одоо тухайн жилийнхаа төсөвдөр ингээд нэг тодорхой хэдэн хувьд ийм юмны судалгаа хийж өгөөч гэдэг нэг тийм гарантиг гаргаж өгдөг ч юм уу. Энэ чинь ингээд бүр алдагдсан салбар байгаа байхгүй. Мөнгө авч хийх ёстой ажлыг бид нар үнгүй үегээ сууж ийн гэсэн үг шүү дээ энэ дээр. Тийм төрийн бас байгууллагууд хоёр тийш харсан юм шиг ойлголт олон байна. Тийм уулын чинь ингээд ингээд дундын ингээд гүцэтгэх үүрэгтэй нөхдүүд байгаа байхгүй. Холбох үүрэгтэй нөхдүүд шүү дээ. Тийм. Тэгтээ бас яг хөө төрийн бус байгууллага бас хамгийн нэг юм дутагдaltaй тал нь гэвэл одоо яг хөө ижил төстэй хүмүүс ингэ нийлцсэн боловч тэгтээ бид нар нэг л юмны төлөө зориод байгаа, нэг л зорилго хүсэж байгаа. Тэгэхээр биднийхээ өөрсдийнхөө үн цэнийг л өсгөе гэдэг. Энийг өсгөхийн тулд бидний зүгээр бие биенийхээ оролцоонууд л чухал. Энэ оролцоо гэдэг маань одоо юу вэ гэхээр чи энэ санаа зовжлог бол бид нар дээр хүрээд тэртэй. Тэгээ хэдүүлээ нийлээл хамт юм хий. Цаашаа түгээе. Эсвэл хамт хий. Яаж яах вэ те? Эсвэл чамд ямар нэг юм шаардлагатай бол бид нар туслая. Яаж туслах вэ те? Судалгаагаар туслах юм уу? Санхүүгээр туслах юм уу? Цаг хугацаагаар туслах юм уу? Ажлаар туслах юм уу? Ямар бололцоо байгаад ерөөсөө хамтын оролцоог сайжруулъя гэдэг. Тэгэхээр бид нар энэ хамтын оролцоо хамтаараа багаараа хийдэг ойлголтыг бол бид нар энэ архитектурууд бол аягүй сайн мэддэг байх шаардлагатай, ойлгодог байх хэрэгтэй. Тэгэхээр энэ оролцоог бид нар нэмэгдүүлж бид нар одоо энэ хүссэн зорилготой хүрч чадна. Хэрвээ энд ингээл 3-4 хүн явуулах юм бол хизээч болохгүй. Хизээч бүтэхгүй. Тэгэхээр бид нар тодорхой хэмжээгээр бие бинийгаа дэмжиж оролцоонуудыг л нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгжиж салбар маань гоё болно. Бид одоо энэ төсөл дээр нээлттэй нөгөө зарлчаад байгаа шүү дээ. Манай салбарын ханд ингээ өгөөч ээ. Гэтэ тэрийг бол яг зөвхөн ингээл яг мөнгөн талаас харж иж бас болно. Гэтэ эсвэл зүгээр физикал туслах ч юм уу тий ямар талаараа. Ирээд бидэртээ ингээ цуг болсон яаж болно шүү дээ. Бид нар бол нээлттэй. Тэр талаас нь бас хүмүүс бас харах хэрэгтэй. Тэгээл заавал өндөр мөнгө өгснөөрөө хандив болж байгаа биш юм чинь тийм жижиг конч байна уу юу ч байсан хамаагүй байж болох байхгүй. Тийм яг хүн хүчний асуудал ингээ ярангууд их том ажил хийх гэдэг те. Хүн хүчний асуудал хэрвээ гээд бүр яг сэтгэл зовнуулж исэн. Тэгээд мэдээж сонсож байгаа бас сонсогчд маань оюутнууд ч юм уу те яг ингээ төв хувьд асаад идэх байхгүй. Одоо нэг юм юм тийм юм гэх зүгээр ингээ оюутанд олцсон чил архитектурын тэмцээн зохиомоор юм. Тийм байдаг байхгүй. Тэгэхээр одоо ингээ төрийн бас байгууллагууд дээр чөлөөтэй ирээд хамтраа туслаад явах болох нь шүү дээ. Одоо самбрыг нөлөөлдөг ч юм уу, хогийн шүрддэг ч юм уу. Тэгээд ерөөсө хүний гар тутан гэж байхгүй юм чинь. Байнгын нэг юм бид нар нэг те хүн хүчний асуудал байнгын дутаастай. Тэгээ ингээд юугаарч тусалж болно гэдэг шүү дээ. Энэ бүр ингээд нээлттэй. Бид нар дээр бол байнга нээлттэй байгаа. Юугаарч тусалж болно гэдэг дээр нөгөө хүмүүс айгу томоор боддог байхгүй ингээд. Тэгээд нэг амар том юм. Тэгээ дээрэс нь монгол хүмүүс ч айгу ичимхий очиод юм ярьж чадахгүй яах юм заавал найзаа дагуулж чинь тэгсэн чинь найз нь үгүйгээ за тэгвэл болчихдаг. Тэр шиг ингээд ийм бүр энгийн болгоё л та тий. Зүр энгийн ийм л юм бид нарт ингээд тусламж штэ гэж хэлэх юм нь юу вэ? Одоо дор ажил юу гэдэг зүгээр ярилцах л байхгүй тий. Ярилцахаас л эхлэх байхгүй. Бид нар л ингээд мессеж хичээл үзэлтэй тий. Мессеж хичээл үзэх хэрэгтэй. Зүгээр сайн байна уу? Би нэг ийм хийх гэж байгаамаа. Ийм хүсэлтэй байна. Энэ яах вэ танах яг яад юм бэ гэдэг чинь манай ажил дээр сонирхолтой байж болно. Эсвэл бол зүгээр ингээд
зөвлөгөө авмарч байж болно. Эсвэл бол манай дээр ирээд нэг ийм зохиомоор байна. Энэ дээр та тусалж чадахгүй ч байж болно. Тэр бол ерөөсөө ингээд юм хэлэхээс айж болохгүй. Зүгээр ингээд ширлээл очих. Тэр мессежний санаас барьж аваад бид нар яахгүй шүү дээ. Тэгээ яг одоо нөхцөл байдлын талаар айгүй гоё ойлголтыг авлаа. Нэрэл яг юу хийд юм бол тий айх хэвээр мөн айхгүй байна. Одоо ингээд доороос ингээд хараад байж ахгүй тий том ах ихснэр хийх хэвээр юм шиг тий. Тэгээд их гоё ойлголтыг энгийнээр авлаа. Тэгвэл бүгдээрээ одоо яг ирээдүйд юу зорж байгаа вэ? Энэ дээр нэг онцлмаар байгаа юм болохоор нөгөө Кати үйл ажиллагаатай танилцаад байж хат надад яг нэг сэтгэл зовнсон юм нь болохоор Монголд ингээ оюутан байж үзээд тэгээ Японд очиод ингэсэн чинь номын санд байгаа тэр ном хэвлэлүүд те одоо судалгааны материалууд те энэ бол ингээл одоо ингээл оюутнуудтай уулзаад байдаг. Манай ингээ шүтээс чи санаж байна одоо хин сэлэнгэ багш тэр ирээд ярьж байхгүй шүтээс ингээ судалгаа хийгээл бид нар тэрийг хаанаас олж авах юм би багшаа гэл ингээл гомдлоод байгаа. Өрөөнд. Тийм өрөөр шүтээсийн номын санд. Тэгээ яг энэ хэсэг нь надад айгүйх таалагдсан одоо ном хэвлэх те судалгааны материалуудыг дэмжих гэд. Тэгээд ирээдүйд бид нэр энийг хийснээрээ ямар үр дагаврыг таад төсөөлж ин хүлээлт юу байна? За яг номч гэлтгүй ерөнхийдөө Кати үйл ажиллагаанаас үлээ. Чи айгу гоё юу яалаа л да. Яг мартчихсан сэдвийг гаргаж ирлээ. Тэгээд ер нь бол яг хөө Кат энэ их олон ажлуудыг хийхээр нэгдсэн нэг юм сан дататай болно гэсэн үг. Ном байна уу, мэдээлэл байна уу, хүмүүсийн одоо тэр зураг хөрөг байна уу, тэр скетчнүүд байна уу, бүх тэр захим сантай болно. Тэгэхээр тэр захим санд бүртгүүлээ ч юм уу ороод судалгааныхаа ажлаар тодорхой хэмжээний өөрсдийнх юмнуудыг аваад явж болох. Тэгэхээр бид нар нэг том тийм сан үүсгэн. Тийм сан үүсгэж байгаа бол айгүй том. Тийм ном байна уу, мэдээлэл байна уу тийм. Тэгэхээр тэр нээлттэй болгоно. Тэгээд аль болох одоо энэ төрийн байгууллагууд байгаа энэ сангуудыг аль болох аваад нээлттэй болгох тийм хүн болох үзээд хараад яах. Тэгэхээр тэр бол илүү нэг судлаач нарыгаа илүү дэмжсэн үйл ажиллагаа болно. Жирийн иргэдч гэсэн одоо нээлттэй байхаар тий. Мэдээлэл нээлттэй байх тусам ер нь ингээд юм хөгждөг гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ ингээд бид нар нөгөө нэг заавал одоо юу гэдэг манай оюутнууд чинь бол тийм барилгын зураг хайхтаа заавал архив ордог байхгүй. Тэгээ тэр архив ороод ингээд зурагнуудыг хараад архив амар хоолтой. Калкан дээр нөгөөх нь ингээд өөрж унаадтай ингээд нус нулимс ингээд шоротоогоо хойлолцсон нөгөөхийг ингээд хуулж өгдөг манай архив чинь амар хэцүү шүү дээ. Ийм байдалтай бид нэр хизээ хүртэл байх үлээ. Тэр зураг чинь ганцхан ширхэг байгаа байхгүй юу? Үндэсний төв архив ганцхан ширхэг үлдсэн байгаа юмыг бид нэр дата болгох ёстой. Дата болгох ёстой, хадгалж үлдэх ёстой. Тэгээ нээлттэй байх хамгийн гол нээлттэй байх хэрэгтэй. Одоо тэгээ ихэнх оюутнууд ч бас Монголд гэлтгүй гадаад сурдаг болсон шүү дээ. Тэнгүүт яг нөгөө архитектурын бейсээ гадаад таваад тэгээ Монгол төрийн ажиллагаар ингээ жоох юм зөрөөд идэг юм шиг санагдаад байна надад. Тэгэхээр бас тийм сан үүсэж ийн гэхээр бас тэр олон мэдээллүүдийг зүйлүүдийн нөгөө үндсийг дахиж өөртөө судлах боломжтой болох юм шүү дээ. Тийм. Тийм, ер нь бол яг нөгөө гадаад сурж байгаа оюутнууд ч нөгөө судлаач нартай илүү төвөгтэй байдаг. Тэгээд яа Монголоо ингээд айтайхан ярих заавал биеэр ирэх ёстой. Тэгээд ингээд ирэнгүүшэн буун зардал хөрөг хугацаа болно. Тэгэхээр энэ талыг бас илүү нээлттэй. Гэхдээ зөвхөн Монгол одоо судлаач нар ч биш. Монголыг сонирхож байгаа ямар судлаач нар байгаа тийм. Тэд нар ч гэсэн бас адилхан нээлттэй байхаар үйл ажиллагаанууд байна. Тэгээд энийг ч гэсэн бас онцлог хэрэгтэй. Одоо манай энэ Дамби нэмгоо номч гэсэн одоо дурсамж ном ч гэсэн хоёр хэл дээр хэвлэгдэж байгаа. Тэгээд тэр нь Монгол тэгээд англи хэл дээр ч гэсэн бас одоо судлаач нарыг сонирхож байгаа хүмүүст бас нээлттэй мэдээлэл бас хангах зорилготойгоор айгу гоё ном болж байгаа тий. Тэрээс тайгой ном болж байгаа. Би үнэхээр тэрийг ингээд хараад ингээд хайр өрөө. Хэвлэл төлөвлөж байгаа хугацааны зээлээ. Бид нар хэвлэлтэнд өгсөн байгаа тэгээд нийт 300 ширхэг хэвлүүлж байгаа. Тэгээд одоо ирэх нэгтгэд хэвлэлээс гарчин. Тэгээд ерөнхийдөө 5 дахь өдөр нээлттэй учраас яг нь сайн нэг хэсэг нөгөө бид нар нөгөө оршил болгож энэрлэгчийн бичсэн аавынхын талаар бичсэн дурсамжуудын нэг хэсэг оруулсан. Тэгэхээр бидэрт бас одоо яг бас ингээд нэг номыг одоо борлуулахын тулд бас айгүй их хүч хөдөлмөр шаардлагатай, тань цаг хугацаа хэрэгтэй, маркетинг хэрэгтэй. Тэгээ хажуугаар нь авир одоо сурчлагын материалууд хэрэгтэй. Тэгээ бид нар яг нэг юм постэр нэг хэвлүүлж байгаа. Тэгээд 3 ширхэг откритик гэд хэвлүүлсэн. Тэгээ номны авчрахтай төлөвлөж байгаа. Тэгээд посткартыг яагаад гаргаж байна вэ гэхээр бид нар бас нөгөө ер нь одоо
хуучны одоо тодруулж байгаа энэ архитектуруудынхаа маркуудыг гаргая гэж бүтээлүүдээр нь гаргаад тэгээд энэ марк маань бас нэг тодорхой хэмжээний бас нэг юм үнэт зүйл одоо мөнгөнд тэмдэгт гэж болно. Гэхдээ арай өөр шуудингийн хэлбэрээр явдаг, олон улсаар явдаг, солилцоо байдаг. Тэгэхээр энийг бас ингээд түүхэн талаас нь сурчлаад олон хүмүүс бас мэдэх те цуглуулгад нь бас орвол бас зүгээр юм уу гэдэг давхар ингээд откритик хийгээ явж байгаа. Тэгээд энэ бас дамжлага нь бас айгу төвхтэй байт юм билээ. Маркетинг хэвлэлтийн юм. Тэгэхээр нарийн мэд юм лээ. Тэгэхээр яг хуу ирээдүйд бидний бас нэг хийх гэж байгаа бас жижигхэн нэг ажил бол маркетинг ажлыг одоо хийгээд төлөвлөд явж байгаа. Номын дэлгүүрүүдээс авч болно гэсэн үү? Номын яг 300 ширхэг болохоор яг гарахгүй гэдэг. Яг номын дэлгүүрүүдээр зарцгаа шууд 30% нэмэгдэлтэй байдаг юм лээ. Тэгэхээр бас уул нь аштайхан ном байдаг. Тэгээд хүн болоход хүрээсэй гэдэг амар үнэтэй ном болждаг. Тэгэхгүйгээр ер нь яг ингээд манай нөгөө юутай гэдэг үзүүрлэгч гэдэг бас манай салбарын нэг номыг бас ингээд түгээгээд байдаг бас нэг юм пэйж үүдэг. Тэгээд тэдэртэй хамтраад бас яаж борлуулалтаа хийх үү яах үү гэд бас ярьж байгаа. Тэгэхээр аль болох бага зардлаар олон хүндэл хүрэх зорилготой байгаа. Тэгээд магадгүй бас 300хан ширхэг болохоор магадгүй гэс тусчих магадгүй баг тийм. Тэгэхээр энэ дахин хэвлэлт мэвлэлт гэж явах баг. Тэгээд захиалга өдрөө харж байгаа дахин хэвлэх бас боломж нь юу вэ? Тэрийг бас хэлэх хэрэгтэй юм шүү дээ. Бид нар нөгөө номын ашигасаа одоо тийм номын ашигасаа бас бид нар нөгөө яг нэг жижигхэн хэмжээний бас нэг дараагийн төслүүдийн нэг юм санган дээр хуримтлуулна. Тэнгүүд тэрний хамгийн гол одоо санхүүжилт нь бол одоо оюутны тэтгэлэг гэж байна. Тэр нь бол яг одоохондоо бакалавр авах юм магистрт байх юм уу гэдэг тодорхойгүй. Яг магистр бол яг илүү нөгөө хүн ингээд бакалавра төгссөн учраас олцсон бас ингээд тодорхой хэмжээний амжиргаагаа залруулах бас нэг их усуртай болчихж өнгөдөлгөө магистр хийж байгаа бах тийм. Тэгэхээр бакалавр руугаа чиглэх юм уу, магистр руугаа чиглэх юм уу тэрийг илүү сайн нэгт болгож байгаа ямар ч гэсэн жилээрч байна уу тийм. Нэг жилийн ханхаар тэгээд шаардлагуудын тавиад яаж зэнцэж болохоор байна. Тэгээд нэг тийм бас хөөрхөн үйл ажиллагаа бодоод байгаа тийм. Nice. 9 сарын 6-ны үзэсгэлэнгийн талаар нэг юм нэмчих үү. Тэр 9 сарын 6-ны үзэсгэлэн дээр одоо Дамбиний багшийн охин нь яг ирчихсэн. Тэгээд эрэхтэй бол яг тухайн үед өөрөө Дамбиний багшийн өөрөө зурж исэн гар эскизүүдийг нь авчирсан баг. Ориг хэлбэрээр нь тий. Тэр зэрэг богино хугацаанд тий 2-7 хоногийн хугацаанд ч гэсэндээ яг өөрийнх нь зурж исэн бодит эскизүүдийг үзэх боломж шүү гэдгийг бас хэлээ. Тэгээ тэрнээс хойшол тий. Тэгээд яг гоо бас яг манаачнууд ингээл архитектурын ч юм уу нэг юм үзэсгэлэн гарах бол нэг жоохон яг ингээд гоё гарч чаддгүй одоо бидний одоо ингээл эд ингээл гадуур дотор явж байхад их гоё үзэсгэлэнгүүд бол тэгэхээр бид нар аль болох тэр одоо шаардлагат нийцэхээр тийм үзэсгэлэн бас гаргахаар төлөвлөд байгаа. Тэгэхээр бас аягүй их цаг хөдөлмөр орж байгаа. Тэгээ аль болох тийм сонирхолтой байдлаас нь харуулах, түүхэн бодит юмнуудыг харуулах, үн цэнийг харуулах гэсэн зорилгоор явж байгаа. Тэгээд бас тэрэн дээр бас гой ажлууд тэр зураг хөргийг бас өөр юм болгох тийм талуудыг хөрөх ажлууд бас ингээ маркетингийн жижиг ажлууд явж байгаа. Тэгжиж бид нэг ханд үлгцсэн байлаа гэхэд энэ хэний зураг юм асуум. Тэгэхээр эндээс авсан ингэж явна гэхээр давхар бие бинийгээ сурчлаа л юм гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү аргаар бид нар ингээд оролцоонуудаа нэмэгдүүлэн хамтын юунуудаа нэмэгдүүлэе гэсэн зорилготойгоор тактиктал яваад байгаа тийм. Улаанбаатарын ландмаркуудын анхны эскизийг үзнэхээр ч юм бүр тийм гайхалтай. Тэгтээ бас тийм Дамбийн нэмгуун бас одоо юу гэдэг 60 гарцсан 70 гарцсан хүн одоо тийм ингээд ажиллаад ичнэ тэтгэвртэй гарсан гэсэн ажиллаад тэгээд цагаараа багшлаад тэгээд баг өнөө тураах хүртлээ өд болохтой хүртлээ ингээд ажиллаж исэн гэхээр магадгүй бас нэг тэр хүний бас аж аргалч юм уу тий бас гайхалтай түүхтэй хүн байлээ тий. Тинтээ одоо товч Дамбиний архитектурын тухай яри тий яг яагаад үзэсгэлэнгийн одоо ингээд бэлтгэж явах явцад үнэхээр энэ хүний онцлог яг энэ мэрэгжлийн одоо архитекторуудад байх ёстой тийм зан чанар ч юм уу тиймэрхүү ажиглагдаж гин үү гар эскизүүд гэж байна. Одоо орчин цагт бол гар эскиз хийдэг архитектор бас хурдаад байгаа тий. Тэгээд бид нэр яагаад Дамбиний архитектурын үзэсгэлэнг очиж үзэх ёстой юм бэ? Энэ хүнээс юу суралцах юм шиг санагдсан бэ? Ямар асуултанд хариулт авах гэж очиж үзэх бай. Яг үзэсгэлэнг бол яг ерөнхийдөө тэр хүний амьдрал бүтээл
хийж бүтээсэн олон үйл явдлуудыг гаргана. Тэн дээрээс хүмүүс яг аль талыг харах юм байгаа нээлттэй орхиж байгаа. Тэнд бол яг нэг тийм амар дүгнэлт байхгүй. Бол яг тэр юуг анзаарч जैन тэрийг өөрөө л авах байх. Тэгэхээр тэр талаас нь аль болох баялаг байхыг л олон талаас нь харахыг л боломжийг нээж өгөхийг зорж байгаа тий. Та хэд одоо ингээд анзаарч ирсэн бол Дамбины багшийг би бол нөгөө сургуультай багшилдаг болохоор зэрэг манай сургууль Дамбины багш ямар зураг гэдэг вэ гэх юм гавитын тэмдэг зүтсэн хөгшин ийм настай өвгийн зураг л байдаг байхгүй. Тэгэл энэ Дамбины юм гэдэг юм байна гэл ингээд төсөөлцсөн уулзж байгаагүй юм чи. Тэгээ сая ингээд нөгөө номны ажиллаар болоод ингээд уулзаад номныхын материалыг аваад ингээд явж хахад залуу үеийнхэн зургийг аюу харсан байхгүй. Бид нартай адилхан залуухан байна. Энэ өөч залуу байсан юм байна. Залуухан байхдаа ийм гэдэг байсан юм байна. Бид нар шиг бас ингээд айгу тийм ийм ирч үчтэй те янз бүрийн юм хийж үздэг ингээд дүрсгүүддэг бас тийм юм бас байсан байгаа байхгүй тэр зургнуудыг ингээд харж хахаар энэ спойлер шүү. Номон дээр спойлер. Тэ ийм юм байсан юм байна энэ хүн чинь. Гэт илүү нэг юм хүн гэдэг утгаараа одоо тэр тухайн цаг үеийг туулсан одоо юу гэдэг хүн гэдэг утгаараа ингээд илүү их ойрхон ирж байгаа байхгүй. Тэгээ тэгингээ буцаад эргээд нөгөө нэг хийсэн юмнуудыг ингээд харахаар зэрэг тухайн цаг үеийнхаа одоо зүгээр байж болох үнэхээр тийм өөрийнхөө одоо оноосон үргээ маш сайн гүйцэтгэж ийсэн. Одоо эрдмийн хувьд ч гэсэн оюутан бэлтгэх нь ч гэсэндээ ганцхан тэр хүн ч одоо ингээд архитектурууд бэлдээг байгаа байхгүй инженеруудаас ахуулаад барилгачдыг хүртэл бэлтгэсэн байгаа. Тэгээ тэр чинь нөгөө барилгач дотор яаж барилгын материал яах вэ хүү гэж барилгын одоо бидний одоо зүгээр өнөөдөр сууж байгаа инээ хүртэл босож чадсан бетоныг бүтээж чадсан энэ хүртэл тэр хүн ингээд оролцсон байгаа байхгүй суурийн тайсан хүн байгаа байхгүй. Тэгээ тэр утгаар нь бид нар тэр богинохон одоо юу гэдэг хүний амьдрал гэдэг чинь богинохон шүү дээ. Ажил хийж болох вэ гэдэг богинохон тэр богино хугацаанд энэ хүн энэ олон ажлыг яаж ингэж хийвэ гэмээр ингээд айгүй их ажил хийчихсэн. Тэр ингээд юуг ингээд намтрих нон цагийг ингээд харахаар зэрэг энэ хүн яг амардаг байсан болов гэмээр яг юу хийж ажилласаа хийж байхгүй тий тэгээд тэгсэн мөртлөө тэрэндээ айгүй дуртай байсан хүн юм шиг харагдсан. Тэрэндээ ингээд айгүй чийлтэй айгүй тийм лаг залуу байсан байхгүй юу бол тэ залуугаас ахуулаад ер нь айгүй тийм архитектор хүн байсан шүү дээ. Ер нь бол архитектор хүн байсан харизмтай. Тэгээ яг нэг тэр нэг харизм нь өөрийнх нь бүтээлүүд төр ч гэсэндээ яг хуу тухайн үед одоо юу гэдэг социо үед чинь аль болох химнээдтэй эдийн засгийн хэмнэлттэй барилгыг бид нар барина гэдэг байсан ч гэлээ. Тэр хүн тодорхой нэг юм цэгүүд дээр point өгдөг л байсан л байгаа байхгүй юу. Хичээдэг байсан байгаа байхгүй. Тэгээ тэр сэтгэлийг нь одоо ингээд очиод ойлгох юм болов үзэх юм болов гэж би надад нэг гонигтай гэх нэг юм судалж явах та нөгөө охинтой ярилцлага хийсэн байсан шүү дээ. Магнаа. Тэр дээр охин инэрл гэдэг ч тийм хэлжсэн. Та одоо юуг дамжуулмаар байна, юуг урайлмаар байна гэсэн чинь 24 онд одоо аавын маань мэдлсний 100 жилийн болно. Тэгтэл тэр үед ядаж урт цагааныг нураахгүй байж байгаасаа гэх. Тэгээ тэрийг би саяхан одоо аль хэдийн нураацсан шүү дээ тий. Тэгээ дотор нь ажиллаж байгаа хүмүүсийг бодож тий ядаж аавын минь улсдаа энэ оруулсан энэ хүч хөдөлмөрийг үнэлээд нураахгүй байж байгаасаа гэсэн чинь нураа тавьсан байхгүй. Тэгэхээр бид нэр ямар одоо мухаг хэлэх үгүй болж байхгүй амар сэтгэл эмзэглэмээр тий. Тэгэхээр энэ бол бид нэрийн заавалчгүй манай мэргэжлийнхний төлөөлөгчдийн тэгээ Улаанбаатар унган иргэдийн яалтчгүй зарж очиж үзэх ёстой үзэсгэлэнгүүдийн нэг шүү гэж дамжуулмаар байна. Тэгээд би бидэд шеэрлээрээ маа. Комент хийрээ. Яг үнэ. Нөө юу төсөл шээ. Шээ. Зургийг аваад хартлаа шээ. Үзлэн дээр очиж бүхнийхэн зургийг аваад. Тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээд ганцхан одоо юу гэдэг уцаан илтгүү тэгвэл одоо бид нар бас тэрийг үзэнгээ одоо үлдсэн байгаа бүтээлүүдийг яаж одоо олон таниулаад тэрийг нь хадгалж авч үлдчих болох вэ гэдэг талаас нь бас очиод бид нар мэдлэгээ цэнэглэх юм болов илүү үр ашигтай байх болов. Тэ. Ядаж одоо тэр барилгын хажууд барихтаа юу барих вэ гэдэг анхаарч эхлэх байх тийм. Тэгэхгүй нэг юм хуучны барилга байна гэдэг үл томсорлоод хайж болохгүй. Тэгэхээр хаана юу хийж байгаагаа мэдхэд нь бас гоё мэдээлэлээр хангах бах гэж ойлгож байгаа тий. Илүү кул архитектор болохт нь тий тусаж байна гэсэн үг шүү дээ. Ирээдүйдээ одоо харамсахгүйгээр дараа нь ингээд хэдэн жилийн дараа 100 жилийн дараа өөрийн тэр хийсэн бүтээлүүдийг залуу ингээд үзэсгэлэн гаргая гэд явж хахад нь
нэг тийм харцыг болчихгүй шиг. Тийм байхад нь тусалж байна л гэсэн. Одоо ганцхан юм асууч. Бид нар нөгөө нэг ондоошлоо хайгаал идэг байхгүй тий Монгол архитектурын хэм маяг гэж юу юм бэ гэлтэхээр гэрлүүгээ явж ороод тий. Тэгэнгუთ одоо Дамбиниум архитектурын чимэд гээд хишиг тий. Тэгээд энэ хүмүүс үндэсний хэм маяг агуулж исэн үү энэ хүмүүсийн бүтээлүүд тий. Ондоошил байсан. Тий, ондоошил мэдээж байсан. Тий, одоо яг хөө тэгэл нөгөө одоо ер нь бол яг ингээд манай юу ч ингээд зураг төсөл их багтай. Тэгээд яг орчин үеийн техник технологиор хийж байгаа арга барил нь их хоцрогдсон байсан. Тэгээд яг 100 жилийн өмнө энийг хөгжүүлээд ингээд явж исэн. Тэгэхдээ бид нар одоо юу гэдэг сүмхийдээ бариад эсвэл орчин үеийн одоо орчин үеийн чихгүй одоо классик барилгуудыг бариад явж исэн. Тэгээ эргүү чинь нөгөө хэд их чимэглэл чинь бас айгүй их зардал юм байна. Тэгвэл энэ нөгөө нийтлийн юм үнцэрхэг үзэлтэй хүмүүс чинь бас өөрснийх нь бас нөгөө соёл юу байх хэрэгтэй тэгжиж өөрсдөнд нь ойрхон дотн санагдана. Тэр утгаараа бас нэг нь улсын нэг юм бодлого байж ээж одоо юу гэдэг драмын театрын интернет жижиг хэсэг чимэглэлүүд нь гэсэн Монгол болж эхлээл эхэлж ирсэн. Тэгээд эхлээд тэгэнгუთ бас энэ бас буруу юм байна тий. Бид нар бас өшөө жоохон хурдан бай тий илүү юу бай гээл улам энгийн болгож ирсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр энд бол тодорхой хэмжээний бид нар өөрийн гэсэн хэм маягийг шингээж ижсэн ч гэсэн сүүлдээ тэр нь ингээд томроод илүү объем одоо дээвэр тий багнууч ч байт юм уу сүм хийдийн ижил төстэй тийм юунуудыг орчин үеижүүлж эхэлж ирсэн гэж харж байна те. Тэгээд яг хуу манай нөгөө хуучин архитектурууд ч гэсэн ер нь бол яг хуу зөвхөн ингээд барилга байшин бариад ах биш бас хуучныхаа сүм хийдийн төөрүүдийг судлах тэдний бас хадгалалт хамгаалалт дээр нь бас анхаарч бүртгэжүүлэх ажлуудыг бас аягүй сайн хийж л байсан юм лээ. Тэгэхээр тэгжиж энэ хүмүүсийг одоо энэс ондоо юу хөө бас л хуучнаа л ухсан байгаа байхгүй те. Тэдний өөрснийгөө шинийг хайхын тулд хуучныгоо хууч шинийг гаргаж ирсэн байхгүй. Тэгэхээр энэ ондоошил бол яа харахгүй бидэрт байгаа одоо бидний ондоошил гэж загаад одоо ингээл буцаал ингээд классик хүнд хэлбэр рүү ороод байна. Тэгэл яг ингээд Монгол гэд хийчигээд хайхаар гэрлэг очдог. Гэрлэг очиж байгаа 13 дугаар зуур очиж те. Тэгэхээр энэ дээр бол хүн хүний харах өнцөг өөр. Тэгтээ зүгээр яг ингээд яаж Монгол архитектур хийх вэ гэхээр монгол хүн хийсэн л тэгэл архитектур болох л байх гэж би бас бодож байгаа. Заавал тэнд нэг ямар нэгэн юм байх албагүй. Тэгтээ тэнд одоо Монголын бас нэг зан үйлч байд юм уу эсвэл хэрэглэнч байд юм уу тий. Тэр юм шингэсэн байхад л болох л бах. Тий. Гол нь тэр хэрэглээгээ бид нар харах хэрэгтэй тий. Тагтаа ашиглаж сурах хэрэгтэй. Тий. Яг үнэ. Тэр бид нар бидний хамгийн бас нэг зовлонтой юм чи бас агүй хог навш цуглуулж штэ. Тэгэл тэр хог навшаа цуглуулах ядаж өрөөтэй байлгах хэрэгтэй. Тэгэхгүй тэгээ лагер чинь тэгэл нэг амбар болчихдог тий. Тэгэхээр тэрийг бас бодолцож юм хийж Монгол хүндэд тааруулсан тэр юг хэрэглээнд нь таарсан юм хийхгүй бол болохгүй юм шиг байна тий. Яг наадах чинь нөгөө нэг бид нар хог навш ихтэйдээ биш бидний нөгөө оршин байгаа газар хог навшийг балтгийх газар нь байхгүй. Орон зайг өгөхгүй байгаа байхгүй юу тий. Тэгээ ингээ харах юм бол одоо энэ зүгээр яг дотор байрны дотор ч гэсэн тий байрны нэг давхруудыг ингээ харах юм бол дандаа өргөдөл гадаг шагаа ингээ амбар гаргаж ирж барьдаг. Тийм. Гэрийн гадна талд ч гэсэн амбар гаргаж. Тэгээ тэр нь ингээд яг ингээд хүүтний асуудал энэ дээр яригдэн тий. Тэгэл ингээл олон юм байгаа. Энэ өөрөө гэхдээ манай ондоошил. Гэхдээ энийг бид нар буцаагаад одоо Бацаргийнхын хэлж байгаагаар Монгол хүндэд хариулаад хэрэглээнд нь оруулах ёстой байгаа байхгүй. Заавал та нар энийг ашиглаж авах хугацаанд гадна талд амбараа барь биш. Бид нар аль хэзээ энэ дотор шингээцээ энэ дотор бай гэдэг л болмоор байгаа байхгүй. Тэгэл хэлэхээр шин зэрэг одоо ингээд бид нар хуучнаа ухаад хэлж яана гэдэг чинь энэ хүмүүсийн бүтээлүүдийг ингээд үзэж эхлээд те энэ ийм байсан юм байна. Тэгсэн чинь одоо хүмүүс ашиглах явцдаа энийг ийм болгож өөрчилсөн юм байна. Тийм болоод энэ өөрчлөлт нь үнэхээр биднэрт хэрэгтэй энэ хүмүүсийн олон жилийн одоо амьдралын хэм маяг юм байна. Тэгвэл бид нар энийг нь одоо цаашдаа ингэж хөгжүүлээд яг ийм зурх хэрэгтэй юм байна гэд хөгжлийг ярих байхгүй юу. Энэ бол ирээдүй гэсэн. Тэрнээс биш одоо юу гэдэг гадны одоо Солонгосын орон сууцны доороос халтаг тий Солонгосын орон сууцны байрных нь өөрөө шалнасаа шууд уусна. Тэр бол асуудал биш. Тэр бол техник технологи. Бид нар тэрийг зүгээр яаж ашиглах вэ гэдэг л асуудал юм. Энэ бол өөр асуудал. Бидний ярих хэрэгтэй юм бол орон зайг яаж зохион байгуулах вэ? Тэр орон зайд монгол хүний тэр нэг ондоошлыг амьдралынх нь хэм маягийг нь одоо хотчиж яваа энэ хүмүүсийг яаж энд тав дахьтай амьдруулах вэ гэдгийг л
оруулах хэрэгтэй. Тэрнээс биш тэр нөгөө гадна талын одоо яг хөө чимэг бол байж болно. Point тэр бол point ахгүй харагдах юм баггүй тэрнээс биш. Бидний яг identity бол биш л гэсэн. Тий. Тэгэл одоо ингээл зүгээр шүмжлэхэд зүгээр нэг одоо ингээл залуус зориулсан хотхнууд гэл айгу олон хотхнууд байгаа. Тэгэл залуустаа Монгол залуусуудад одоо ирээдүйд зориулсан сууцнууд ингээ харахаар яг залуус зориулсан юм уу те эсвэл дотор байр хийж байгаа юм уу эсвэл яг юу хийгээд байгаа нь ойлгомжгүй. Залуус гэдэг чинь тэр чинь одоо за нэг байж болно. Одоо гэр бүлтэй болж болно, хүүхдүүдтэй байж болно. Тэгээд тэрэндээ яаж амьдрах гээд байгаа юм те. Тэрэг мэргээ яаж зөө. Одоо Viva City чинь залуусын амар их залуусыг манлайлал юм хийсэн. Гэтэ яг утаагүй те байга туулгуулын хөвөн дээр. Гэтэ тэр хүүхдүүдийг одоо тэр залуучуудыг хүүхдтэй болно гэж юу төсөөлөг байгаа байхгүй. Хүүхдийн гэж одоо хүмүүсийн амьдралын цирклийг наад бодлоо нүү явж тэр хүмүүсийн хэрэглээ ерөөсөө тооцоогүй. Тэр хүмүүс хүүхдүүдэд хаана зугаалуулахын, тэрэг дүүнүүдээ хаана хадгалах юм, яаж дээшээ гарах юм те. Тэр талыг бодоогүй. Тэгэл тэр чинь хүүхд шуухт чинь том орон зайнууд эрэхтэй түүхээр л юм жижигхэн юм бас байж болохгүй. Хүүхд чинь илүү томор цусан хөдөлгөөн их болно те. Тэгэхээр тэр өсөлт боожлтыг бас харах л хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг нь тэгэл яг энийг хийж ижил бид нар Монголынхаа одоо Монгол иргэдтэй зориулж одоо бодож ижил юм хийчихвэл тэгэл тэр бол Монгол архитектур болох болов уу гэж одоо тийм төсөөлж штэ. Түүндээ бол одоо яг хөө тийм юмын эвлээд сүйтгээд одоо сайжруулж байгаа биш гол тэр Монгол хүнтэй зориулагдсан л орон зайг нөхөх хэрэгтэй. Монгол хүний нөгөө дөрвөн үйлрэлтэй шаардлагатай. Ер нь айгүй их хэрэгцээтэй хүн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Зүгээр болно. Багтнаа. Гэтэ уг нь тэр нэг залуус гээд тэгвэл яг тийм залуу хүндээ таарсан юмтэй байсан бол тээ. Нэг төр зур ингээ амьдраад явчих боломжтой. Наад дэшин талаар ингээд ярих юм зөндөө. Тэр дараагийн харин тийм ээ бүр ингээ яриасаад байлээ. Хөсөө бол дараа дуудаж бас болно. Тэгээ. Наад чинь бүр ингээд тусдаас идэв байхгүй. Жишээ нь би л гэхэдтэй ингээд ганц юм байла. Гингууд ингээд нэг эвтэйхэн өнгөтэй нэг дажгүй нэг тийм хөрхэн надад тохирсон жижигхэн байр олдохгүй л байгаа байхгүй. Эний сонголттой. Тэгэл ээж авах хажууд амьдарчлаа. Гүдэн нэг хөгшөрчөөд гадаадад байж нөө хийсэн чинь байхгүй мө тураасан мөнгөгүй тэ ирсэн ээ. Ээж авах хажууд буцаал очиж байгаа байхгүй. Гарч чадахгүй шүү дээ мөнгөгүй шүү дээ. Би нөгөө Туркээс төгсөж ирчээд дотор айранд амар сансан заа нэг юм. Дотор айр айгуу сансан жижиг гэн. Тийм жоохон юм нэг оюутан биш гэхдээ ажиллаж байгаа. Гэхдээ хүнтэй суугаагүй яг тэр үеийн дотор айр байна уу? Тэгвэл энэ талаар дараа дахиад дэлгэрэн ярих яриад юм байна шүү. За ингээд маш нөгөө нэг дугаар алган дээрээ ер нь нэг юм уриалга хэлье гэж санаа гаргасан байхгүй юу. Гэхдээ тэр нэг амар сүртэй юм бишээ. Нэг сайн хүн болоор амьдрал шүү. Зүгээр тийм энгийн нэг юм өнөөдөр болсон ч юм уу, өчтөр болсон ч юм уу, зүгээр бодож явдаг ч юм уу. сайн угаараач гэх юм. Тийм уриалга хэлээч гэж. Зэрэг. Тий оролцоо нэмэрээ. би болохоор зэрэг хүлээж авсан хариуцж авсан урт хурд ажиллаа сайхан эцгээе. Хайрцагтай байцгаая. Nice. За гайхалтай төгсгөлийг тавилаа. Тийм тэгээ та хоёр ч гэсэн бас тий цааш тий подкастт нь бас амжилт хүсье. Тий өшөө гой сонирхолтой, өшөө олон сонсогчтой болохыг хүсье өрөө тий. Төрлөөр нь ингээд явах юм бол энэ хүмүүс ингээд дуудах юм бол янз янз юм ярьж болох нь шүү дээ. Тийм байсан. Жохон ингээд нэг сурталчилгаа жохон. Их буйдхан байсан л да тий. Харин тий одоо ингээд бүр бид хоёр хоёлаа ингээд ажиллаж үзээл хүмүүстэй танилцаж үзэх тусам маань тийм байж болохгүй байна. Энд бол нэг орон зай байга. Хоёлаа ингээд яри гэдэг явж ирсэн ихтэй болсон. Тэгээд ер нь хийгээд явах л ёстой тий. Хийгээд явах л ёстой. Тэгжээч тэгэл туршлага суугаал хөгжөөл явна гэсэн. Баярлаа. Бити зогсоорой. Орсонд манай нэг шинэ чаптер эхэллээ. Одоо юм биттэй байна. Одоо маркетинг жоохон томруулнаа. Манайхан комент чи. Хамгийн том тэнд нэг юм сурталчилгааны том хэрэг зөв хайртай тийм. Ингээд уртаа тавил та. Жоохон завг байгаа. Уртаа тавил та. Үсээ хурлын гişөө. Харин тийм гişүн басныхан дараа ч гэсэн сайн уу гахаа гэх нэг ерөөс тэгж болохгүй шүү дээ. Харин тийм байна. Тодорхой хэлэх хэрэгтэй байх тийм. Тэр таатлаа. За ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Илүү сонирхолтой хүртээмжтэй дугааруудыг хүргэх болно.
өнөөдрийн цаг зав зарцуулж ирсэн та хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.